Atölye Erun Ratmin Evelde Avını Tani nirtarni bile Tani сэтгэл таашиг бile Хартай ээжмэн үзэслэн бile Хахурмастын дагин бile Миний ээжүрлийн тэнгэр Мохорших булгийн дасал Хайр цацруулсан хатан ахай Сон тэнгэрэл тагин Хатмин ээжмэн нивэлэ харлаач ээжмэн зооч үлсэнч ээжмэн зогсож үзээгүй ээжмэн надаарч үзэнч ээжмэн үзээгүй чимээгүй ирсэн юм билээ Жансан цайны сүү билээ Залбирэн сон таныхаа төлөө мөргөж байна Таныхаа төлөө нулимс сонгон Таныгаа санаад сэтгэл өмрөн Ээжэтэй шиг болгосон Ээжээ танараа чимэгсэн Ээжээ ингэртэн тоглосон Ээжээ инээж хонсосон Бурханд таныгаа таатан Бүртэн өдөржин эрхлэн Хазраа өдөгдөн Зөн хазраа хадгална Мөрөдлийг тань билүүлэн Мэдрэмжийг тань бишрэн Зэрэндээ үлдсэн Заримдаа залбирсан Ундари туттари дурисоха Ундари туттари дурисоха За сайн бацгаана уу орой минь за ингээд лав гар 3 өдөр болсон уу те лав гаргийн оройны мэндийг хүргэж байна. За өнөөдөр та нартай бас амьдралтай магадгүй төрөлдөж явсан хэрэг болж магадгүй гэж бодсон сэдвэрээ өнөөдөр лайв хичээлийг орохоор бэлэн болсон байна. За ингээд анх удаа үзэж байгаа хүмүүстээ зориулаад өөрийгөө танилцуулъя. За би номтой болог химээх нэртэй сүнслэг мэдлэгийн өрөө пэйжүүдийн админ модератор багш байгаа. За мөн шалтгаангүй бясалгал хэмээх танхим бясалгалын багш, ярих бясалгал, бичих бясалгал хэмээх онлайн сургалтуудын санаачлан үүсгэн байгуулсан багш байгаа. За мөн амьдралын кодыг гаргадаг бичгийн хിവэр болон аура энергиэр бусдын амьдралыг шүүж тунгааж мэдээлэл зөвлөгөө өгдөг ажлыг хийдэг хүн байгаамаа. За ингээд магадгүй өнөөдөр анх удаа үзэж байгаа хүмүүс байвал бас тэтгэр хүмүүстэй мэдээлэл болгоод хэлчихье гэж бодож байна. За өдөр болгон намайг ингээд өдөр болгон орой болгоны маань лайв оруулж байгаа. Намайг дагдаг дагагч нар маань миний бясалгал суудаг шавнар сурагч нар маань бол намайг маш сайн мэддэг болсон гэж бодож байна. За ингээд нийгэмд маш олон ойлголтууд байдаг. За баг зэрэг хүн орж иртэл би та нартай сүүлийн үеийн бясалгалын талаарх одоо сонин содон мэдээллүүдийг хуваалцъя гэж бодлоо. За энэ 2025 онд бол бясалгалтай холбоотой мэдлэг мэдээлэл, энергитэй холбоотой мэдлэг мэдээлэл маш их задарч байгаа, маш их хөгжиж байгаа, маш их одоо өсөж дэвсэж дээшилж байгаа гахалт ажил болж байна. За бясалгал хийдэг бясалгалын багш нар болон бясалгалч хүмүүсийн хувьд бол бясалгалын одоо 90 гэдэг шиг те бясалгалын маш гоё хүчин авч байгаа бусдад танигдж байгаа жилүүд эхэлж байна. За 10 хэдэн жилийн өмнө 20 хэдэн жилийн өмнө бясалгал гэдэг төдийлөн хүн болгон ойлгодгүй, мэддгүй, таньдаггүй байсан. За 5-16
жилийн өмнө бол бясалгалыг нэг хүн мод юм уу ууланд суугаал ганцаараа ингээд өөрөө өөрийгөө бусдаас тусгаарлал сууж яадаг юм шигээр ойлгож байсан бол өнөөдөр энерги ерөн зүүн бясалгалын талаарх ойлголтууд маш гоё задарж байна. Юу вэ гэхээр бясалгал гэдэг бол маш гайхалтай техник юм а те. Бясалгал гэдэг бол маш мүлжүүртэй юм а. Бясалгал гэдэг бол хүн бүхэн зорьсон зүйлээ тухайн бясалгалаас хүлээж авч чаддаг зүйл мөн та бясалгалч байлаа гэтг нь та өөр хин нэгэн биш гэсэн үг те. Одоо юу гэсэн үг гэхээр хэрвээ та цагдаа, эмч, магадгүй бүжигчин, дуучин байлаа гэж бодоход та бясалгалаа хийж явах та бясалгагч эсэргээрээ гараад явахдаа бол та хин ч хийж болно. Энэ дэлхийн ертөнцийн хин чин бясалгалын техникийг ашиглаж болно. Хин чин бясалгалаар өөрийн сэдвээ, өөрийн зорилгоо, өөрийн энерги олж болно гэдэг ийм гоё задарж байгаа, ийм гоё дэлгэрж байгаа ийм 900-ын цаг хугацаа энэ нийгэмд ирсэн байна. За ингээд мэдээж бясалгал бол энэ 2025 оны 6 сард бясалгалын төв болсон хотод одоо бясалгалын уулзалт цуглаан болох юм байна. За энэ үеэр юу хэлэлцэж юу шийдэх вэ гэхээр технологийн дэвшлиг буюу шинжлэх ухааны дэвшлиг бясалгалын дарга барилтай бясалгалын энергитэй холбож үүнээс одоо шинэ дамжуулалт шинэ энерги шинэ мэдлэг одоо гаргаж ирэх гэж хичээж зорж байгаа юм байна. Ерөнхийдөө сүүлийн үед ингээд шинжлэх ухаан маш одоо олон талаараа бясалгалыг судлаад шинжилээд за бясалгал гэдэг зүйлийг хийж байгаа хүмүүс бол энерги маш өндөртэй байд юм байна. Сэтгэл санаа айгүй өөдрөг байд юм байна. Хүүхчиг хөнгөн байд юм байна. Бүх зүйлд маш гой мэдрэмжтэй ханддаг юм байна. Эсвэргээрээ мөн одоо айгүй залуучд юм байна гэдгийг бол шинжлэх ухаан баталж нотлоод байгаа. Юу гэхээр бясалгал хийж байгаа хүмүүсээс ялгарч байгаа тэр даавар тэр энерги те энэ нь бол хүнийг улам илүү залуужуулж хүний арьс усыг улам илүү гоо үзэсгэлэнтэй болгодсон байна гэдгийг бол баталсан. За мөн маш өндөр настай хөгшин хүн ч гэсэндээ бясалгал хийгээд ахаар бясалгалын одоо төвлөрлийнх нь чадварыг шалгаж үзсэн чинь тодорхой төхөөрөмжөөр шалгаж үзсэн байх нь шалгаж үзсэн тань 20 настай хүнийг шиг маш гоё залуу маш гоё тийм одоо сэргэгтэй зам маш тийм ой ухааны чадамж нь маш өндөр байсан байна. Тэгэхээр энэ бясалгал гэдэг зүйл бол хүний одоо амьдралтай холбоотой. Хүн ингээд аяга угаахгүй удахаар, гэрээ цэвэрлэхгүй удахаар, усанд орохгүй удахаар маш мохоо бохирдож завардаг шиг бид нар сэтгэлийн бохирдлоо арилахгүй байгаатай холбоотой сэтгэл готролд орж ийн, энерги алдагдлалд орж ийн, түүнтэй холбоотой амьдралын тойрог жижигэрж ийн гэдээ маш олон асуудлууд үүсдэг. Эсвэргээрээ сэтгэлээ цэвэрлээд дотроос угаагаад ирэхээр хүн гаднаасаа гэрэлтдэг, гаднаасаа гоо үзэсгэлэнтэй өөрийгөө олдог те ийм болдог. За энэ бол ингээд энэ бүхэнд бясалгал тусалт юм аа. За тэгэхээр бясалгал гэдэг зүйлийг дэлгэрүүлэхийн тулд сүнслэг мэдлэг мэдээллийг түгээхийн тулд би номтой болог пэйж хуудас гэдэг энэ пэйж хуудсыг хөтэлдэг модератор багш байгаамаа. За намайг Мишка гэж дуудаж болно. Миний сургалтанд суусан за миний лайв хичээлүүдийг үздэг, амьдралын мөн чанарын талаар таниулдаг, эдгээр зүйлүүдийг үздэг хүмүүс маань багшаа хэмээн хүндлэн дууддаг. За өнөөдөр та намайг юу гэж дуудаж, юу гэж одоо хүлээж авах нь бол таны эрхийн асуудал. За бидний одоо хийдэг ажлын хувьд одоо сүүлийн үеийн бясалгалтай холбоотой мэдээллийн хувьд бол ийм байна. За өнөөдөр бид нар ингээд миний оройны бясалгал явж байгаа. Шалтгаангүй бясалгал хэмээх бод сэтгэлийг төрүүлдэг, энергийн цэвэрлэгээ хийгддэг бясалгалыг би өөрөө чиглүүлэн заадаг. За энэ бясалгалын маань энэ 7 хоног бол оройны ангид явж байгаа. Даваагаас баасан гар хүртэл 5 өдөр ингээд оройных өглөөнийх гээд ээлжлээд явдаг. Энэ 7 хоног оройны бясалгал өнөөдөр 3 дахь өдрийн бясалгал орж дууслаа. Тэгээ оройны бясалгалтай байгаа учраас би бясалгалаа хичээлээ дуусны дараа бага зэрэг цаг гаргаад та нартай энергитэй холбоотой, амьдралын мөн чанар, сүнслэг мэдлэгтэй холбоотой мэдээллүүдийг лайв байдлаар хүргэж байгаа. За ер нь энэ лайв байдлаар хүргээд би бол ярилцаагаар 2 жил болж байна. За намайг одоо дандаа сонсдог хүмүүс бол маш их бичлэг YouTube сувг дотор маань байдаг гэдгийг мэдчихэж байгаа байх. За сүүлийн үед шинээр сонсож байгаа хүмүүс байна бол за ингээд бас миний талаар бага зэрэг мэдээлэлтэй байгаад сонсвол илүү зүгээр болов уу гэж бодож байна. Тэгээ сүүлийн 7 хоногудад бясалгалаа дуусны дараах одоо цаг завандаа ингээд энерги мэдээлэл өгөөд явж байгаа. Өнөөдөр би та нартай энергийн засал гэж юу юм, ер нь лааны засал гэж юу юм, бидний амьдралд хэрэгтэй юм уу, хэрэггүй юм уу, ямар үед одоо хийгддیں۔ Та хийлгэжсэн үү, хийлхий гэж бодож байгаа юу? Тэгээ магадгүй ингээд зарим хүмүүс надад засал хэрэгтэй юм. Би засал хийлгэмээр гэнэ. Манай монголчууд айгүй засалд дортой. За та зүгээр яана, та өөртөөгөө ажиллаараа ингээрэй гэхээр ерөөсө засал авахгүй маа, засаад өгөөч гэдэг нэг тиймэрхүү одоо засалах дуртай хүмүүс байгаа гэдэг. Тэгэхээр үнэхээр энэ энергийн засал гэдэг хэр бодит, хэр үр дүнтэй юм бэ гэдгийг өнөөдөр та нартай нин үгүй хуваалцахаар, таниулахаар одоо энд цаг гарган сууж байна. За та ч гэсэндээ би цаг гарган сууж байгаа учраас намайг надтай бас гоё ингээд амьд харилцаа үүсгээд, комент бичээд, лайк дараа, шеэрлж өгөөд миний энэ түгээж байгаа энэ мэдээллийг бас бусдад хэрэг болж магадгүй гэж үзвэл
бусдад түгээх ажилд мань тусалж өгөөрэй. За хэрвээ та энэ бичлэгүүдийг дистрал үзье гэж бодвол та миний номтой болог гэж монголоор бичээд YouTube сувгаас өөртөө хэрэгцээтэй сүнслэг бүх мэдээллийг миний ярьснаар миний тайлбарснаар сонсож танилцж болно. Мэдээж тэр сонсож танилцсан зүйлээсээ та өөрөө шүүж тунгааж те өөртөө хэрэгцээтэй байгаа зүйлийг улам илүү сайхан хөгжүүлэн тосолж дордож аваасай гэж ингэж хүсэж байна. За ингээд өнөөдрийнхөө гол ярианд оръё. Надад сайхан сэдв байна. Танд сонсох зав байна уу? Хамтдаа ярилцаад хамтдаа нэг сэдвийн нэг ойлголтын ард гарыг гэж бодож байна. За ингээд энергийн засал миний хувьд бол би бусдад энергийн засал хийж өгдөгөө. Яагаад вэ гэвэл би өөрөө аура энергийг үздэг, амьдралын код гаргадаг, бичгийн хэвээр бусдын амьдралын яг одоо байгаа энергийн төвшнийг нь задлж тайлбарлаж өгдөг хүн байгаамаа. Тийм ч учраас олон хүнтэй уулзах хэрэг гардаг, олон хүнийг үзэх хэрэг гардаг, олон хүнийг үзээд ингээд явж байхад манай Монголын дээлийнх нь өдөрт орж ирсэн хүмүүсийн ихэнх нь бол ер нь энерги алдагдaltaй байдаг. За энэ бол мэдээж маш олон юмтай холбоотой. Нийгмийн уур амьсгал, за эдийн засгийн байдал, за хүний өсөж төрөнсөн гэр бүл, амьдралын хэм маяг, идэж ууж байгаа хүнс, хоол, хөдөлгөөн гэх мэт маш олон зүйлүүдээр шалтгаалаад бидний амьдралын маяг буруу байхаар бидний энергийн алдагдал баг багаар бид нар ороод идэм аа. За тэгэхээр би энэ ажилтайгаа холбогдуулан энергийн засал гэдэг зүйлийг бас хүнд онцлоод тайлаад өгсөн бол дараа нь бас нэг дэмжлэг үзүүлээд засаж залруулах шаардлагатай байд юм байна гэдгийг энэ ажлыг хийж эхэлснээс хойш ойлгосон. За ингэж ойлгосноос хойш би энэ зүйл суралцаж ирсэн. За ингээд миний өөрийн одоо хийдэг би өөрийнхөө л мэдж байгаа те өөрийн хийдэг заслал тайлбарлана шүү дээ. Тэрнээс хойш би тухайн одоо өөр бусад хүмүүсийн хийдэг заслыг ямар арга ашигладаг, яаж хийдэг бол би мэдэхгүй байна. За би өөрийнхөө яг хийдэг засал бол энергийн лааны цэвэрлэгээ хийгээд бяцлаглаар бусдын энергийг өсөж өгөх ийм заслыг би хийж өгд юм аа. За энэ засал нь ерөөс ингээ хүн болгон шууд хийж өгдөг засал биш ээ. Тодорхой хэмжээний аура энергийг шалгахаар тухайн хүний ерөөсөө надад засал хийж өгөх хоёрхан шалтгаан байдаг. Би хоёрхан төрлийн хүмүүст энергийн заслыг хийж өгдөг. За нэгт нь амин шугам руу ойртсон буюу тухайн хүний энергийн алдагдал үндсэн 7 чакра 3-аас дээш хүрд блоктой амин шугам руу энерги ойртсон байгаа тохиолдолд за энэ хүнийг цэвэрлэгээнд оруулж тэ энергиэр баг зэрэг энергийн дэмжлэг үзүүлэхгүй бол магадгүй энэ хүн гинтээ аваарсалд орж болцсохгүй юм байна. Магадгүй энэ хүн сэтгэл готролд орж болцсохгүй юм байна. Магадгүй энэ хүн амьдрал ахуйд нь маш хүн зүйлүүд тохиолдож болцсохгүй юм байна гэсэн үднээс энергийн алдагдал маш ихтэй хүнд нэгт нь хийж өгдөг. За хоёрт нь энергийн алдагдлын дайжгүй, үндсэн хүрдүүдэнд дайжгүй ажиллаад байгаа мөртлөө маш их бохирдолтой энергийн цэвэрлэгээ хэрэгтэй байгаа хүнд хийж өгдөг. За энергийн бохирдолтой гэдэг нь юу гэсэн үг юм бэ гэхээр тухайн хүн яг энерги алдагдаад доошоо орцсноос болоод амьдрал ахуйд нь асуудал үүсэж байгаа биш, тухайн энерги нь өөрөө сөрөг болчихсон. Бохир болчихсон. Хүрдүүдийн бохирдлын энерги ихтэй хүн бас яг адилхан энерги уналттай юм шиг явж идэг. За ийм төрлийн хоёр хүнийг би сонгоод за танд засал хэрэгтэй юм байна, танд засал хэрэггүй юм байна гэдгийг тайлбарлаж өгдөгөө. Би бол зүг зүгээр ингээд энерги өндөртөө мөртлөө өөрийгөө олоогүй байгаа хүмүүст бол энергийн засал хийж өгдөггүй. Яагаад гэвэл тэр хүмүүст бол энергийн заслын шаардлага байхгүй. Тэр хүн энергитэй, өндөр энергитэй байгаа мөртлөө өөрөө хийх зүйлээ хийгээгүй явж байгаа байхгүй. Тэгэхээр би за энэ удаа бол таны хувьд манахаас энергийн цэцлэл байхгүй эсрэгээрээ та зөвхөн өөрөө хийх зүйлээ өөрөө хийгэрэй гэж зөвлөд гаргадаг. Надаас маш олон хүмүүс энэ үгийг сонсож гарч ирсэн. За юу гэсэн үг вэ гэхээр зарим тохиолдолд бид нар заавал өөрөө хийх юм гэж байдаг байхгүй. Бусдаар засуулаад, бусдаар янзлуулах биш те. Эсрэгээрээ яг өөртөө ажиллах юм нь үлдсэн. Тэрийг хинээрч засуулах боломжгүй. Юу вэ гэвэл энэ бол таны үзэл бодол, майнд, ертөнцийг харах үзэл, өөрийн дотоод цэвэрлэгээ гэдэг. За нэг жишээ дурдъя л та. Та маш их өлсөд явж гин гэж бодъё. Би таныг өрөвдөж чинь тийм үү? Энэ хүн чи ямар өрдвөр юм бэ хөөрхий. Өмнөөс нэг 10 боз идээд өгчий. Гэлээ гэж бодоход миний сэтгэл цадна, миний гиз цадна та чадахгүй та яг адилхан байхгүй. Тэгэхээр юу гэсэн үг вэ гэхээр зарим тохиолдолд хүн бол энерги өөрөө өндөртөө бэжиж надаар засуулах гэдэг тэр хүмүүст бол энергийн засал хэрэггүй. Энийг бол та өөрөө хоолоо өөрөө иддэг шиг, та биеийнхаа бохирдлыг өөрөө гаргадаг шиг энэ удаа та өөрөө өөртөө ажиллана гэдэг зөвлөгөөг өгдөгөө. Гэтэл нийгэмд маш олон төрлийн хүмүүс байдаг. Зарим тохиолдолд хүмүүс үнэхээр бусдын дэмжлэг хэрэгтэй хүмүүс байдаг. Тэр хүмүүс бол ингээд үнэхээр босчирч чадахгүй. Оюуны үрдүүд нь хаалттай, үндсэн 7 чакраных нь 5-6 блоктой те зүрхэн хүрдний одоо хоолгон чакраны ихэвчлэн гэр бүлийн харилцааны өөртөө итгэлийн үрдүүд нь блоктой болцсон хүмүүс бол өөрөө хичээсэн ч бүр цаад нөхцөл байдал нь энерги нь бүх юм нь хаагаад идэг. Эдгээр хүмүүст бол одоо аврал гэдэг шигтэй дэмжлэг тусалцаа хэрэгтэй байдаг. Юу гэхээр та угаасаа ингээд амьдралаараа бодож үзье. Та ингээд маш хүнд ачаа өрцөө 2-3 тоорын бариад явж байгаа чинь
таны дийлэхээс илүү хүнд юм байвал хин нэгэн таны торноос ч таталцаад дэмжиж туслаад өгөөд явбал бас нэг дэм болдогтой адилхан хүнд бас бид нар нийгэмдээ угаасаа хүссэн үсээгүй эрт дээр үесээ бид нар бие биендээ дэмжлэг үзүүлж хүчтэй нь хүчгүйдээ тусалж чадaltaй нь чадалгүйдээ тусалж эрүүл нь өвчтөдөд тусалсаар ирсэн нийгэм ирсэн одоо зам яс амьдралын тойрог байдаг. Тийм учраас бид нар бол одоо нөө бусдад яг нэг зайлшгүй шаардлагатай юм байна. Энэ хүнд бол энергийн цэцлэг хэрэгтэй юм байна гэж бодсон хүндээ энергийн цэцлэг хийж өгдөгөө. За ямар цэцлэг хийж өгдөг юм бэ? Яагаад юм энергийн цэцлэг ер нь хэр үр дүнтэй юм бэ гэж. Яг бусад ингээд багш нарын өөрийн арга барил янз янз байж магадгүй. За миний өөрийн үзэж байгаагаар бол энергийн бохирдлыг заавал цэвэрлж ээж энерги өсгөж өгөх ёстой гэж би үздэг. Цэвэр биш бохир юм дотор 1000 энерги хийн үү, 1000 засал хийн үү ямар ч үр дүнгүй байдаг. Хүн ер нь бөө удаагаар засал хийлгэгчдэр гүрэм засал буюу лам хараар засал хийлгэгчдэр аль засалд орохдоо заавал энергийн цэвэрлэгэнд орсон байх ёстой гэж би өөрөө үздэг. Энэ бол яг миний өөрийн итгэл үнэмшил, миний өөрийн дагдаг зарчим байгаа. Яагаад вэ гэвэл хүн өөрөө ингээд энерги маш их бохирдолтой гаднаасаа сөрөг байж тарны хүчээр гүрэм засал хийлгэхээр төдийлөн үр дүн авдаггүй. Яагаад гэвэл тэр хүн энерги доошо уналттай хүрдүүдийн блоктой байна гэдэг бол энерги аура өөрөөс нь ялгарч байгаа эфир бие нь ментал биеэс доошо орсон байдаг. Ментал бие гэдэг бол үйлдэлийн бие байдаг. Энэ биеэс доошо орсон энергитэй хүн бол тэр гүрэм засал, тарны цэцлэг хийгээд төдийлөн одоо үр дүн авахгүй маш олон удаа уншуулж сая нэг жоох үр дүн авах гэдэг. Тэгэхээр одоо маш олон удаа ном сонин уншуул сүм дугнаар явах нь бол мэдээж өөрт нь бол зарлагтай гарцтай юм болох гэдэг юм аа. Тэрний оронд эсэргээр махан бие буюу өөрийн эфир бие дээр ажиллаад өөрийн энергийн биен дээр ажиллаад өөрийн бохирдлыг гаргачаад энергийн цэцлэг хийлгчээд дараа нь гүрэм цэцлэг номоо уншуулад ингээд дэмжээд сайхан ингээд тосолж тордоод явбал энэ засал сайхан дистралаараа одоо илүү үр дүнтэй тэр тухайн хүний амьдралд өөрт нь боддоор одоо үр дүн орж ирдгээ гэж би үздэг. За тийм болохоор энэ энергийн цэцлэг гэж юу юм бэ гэж те би бол энергийн цэцлэг хийхдээ лаг ашигладаг. За лаг гэхээс илүүтэйгээр галын хүчийг ашигладаг гэх юм уу? Галын хүч гэдэг бол энэ дэлхийн ертөнцийн бүх энергийн цэвэрлэгээнүүдээс ор мөргүү одоо тэр энергийг устгаж цэвэрлүүлж бохир сөрөг энергийг одоо өөрөөс нь холдуулж өгөхөд ашигладаг маш том элемент байдаг. Үндсэн дэлхий дээр 5 элемент байгаа. Тэгээ энэ 5 элемент нь бусд нь угаадаг, цэвэрлдэг, хөөдөг, зайлуулдаг, шилжүүлдэг бол галын элемент бол устгаж өгдөг. За тийм учраас гал буюу лаг ашиглах нь бол зүйтэй байдаг. Үе үедээ эрт дээр үесээ л угаасаа энергийн цэвэрлэгэнд галыг ашигласаар ирсэн, лаг ашигласаар ирсэн. Энэ бол угаасаа бүр ингээд эртнээс уламжлагдаж ирсэн энергийн цэвэрлэгэнд ашиглагдаж ирсэн сэтгэл санааг тайвшруулахад, орчны энергийг цэвэрлэхэд, за ямар нэг үйл явдлыг хэрэгжүүлэхэд ач тусаа өгөхөд угаасаа галыг лаг ашигласаар ирсэн. Ганцхан би ашиглаад байгаа юм биш те. Угаасаа эртнээсээ ашигласаар ирсэн арга байдаг юм аа. За энэ лаг гэдэг энэ одоо галын элементийг ашиглаад хүний эфир бие буюу аура гэрлэн бүрхүүлийн шугамын дагуу цэвэрлэгээ хийдэг. Бид нарт бас өөрийн гэсэн риадус долгион шугам гэж байдаг бахнэ. За энэ шугамын дагуу хүнд ингээд мэдрээд тухайн заслыг хийж байгаа хүн өөрөө маш гоё мэдрэмжтэй, оюунлаг, сүнслэг хандаад тухайн засал хийлгэж байгаа хүнийхээ эргэн тойрны энергийн аль хэсэгт нь илүү их бохирдол, аль хэсэгт нь энергийн дутагдал байгааг ажиглан шинжээд түүнийхээ дагуу энергийн шугамын дагуу энергийн цэвэрлэгээ хийж өгдөг. За миний хувьд бол энергийн цэвэрлэгээгээ засал хийж өгснөөхөө дараа аура энергийг дахин шалгаж өгч үр дүнг нь хүнд нь өөрт нь харуулдаг. Яагаад вэ гэвэл үр дүнг нь би өөрөө ч хармаар байдаг. Яагаад вэ гэвэл хүн чинь одоо нэг юм хийчихэд нэг өсөх сурсан бол дараа нь шалгалт өгмөр санагддагтай л адилхан хүнд ингээд сайхан энергийн тайлбарлаад үр дүнг нь харуулчаар тухайн хүний бас сэтгэл санаа ч гэсэн сайхан тайвшир, сайхан хүлээж авдаг. Юу ч мэдгүй, юу ч харахгүй. За сайхан боллоо гэдэг чинь нэг харах уу те нэг бүдэг батаг яг тухайн хүн бол нэг тодорхой засалд орсон ямар нэг юм мэдрэх боломжтой л доо. Гэхдээ л зарим тохиолдолд бол хүмүүс бас мэдрэмжэндээ үл итгэдэг. Тийм учраас би бодтой одоо барьцтайгаар байх үүднээс аура буюу одоо төхөөрөмж ашиглан, аура энерги шалгадаг төхөөрөмжийг ашиглан нүдэнд нь харуулж гартанд дариулж өгдөг. За түүний дараа ингээд энергийн шугамын дагуу энергийн галыг цэвэрлэн гэдэг бол маш өндөр цэвэрлэгээ явагддаг. Өндөр цэвэрлэгээ явагдсны дараа би өөрөө бяцлаглаар энергийг өсгөж өгдөг. За ингээд энергийг өсгөхөөр хүний үндсэн 7 хүрдний блоктой байсан хүрдүүдийнх нь энерги идэвхжил нэмэгдэж өгдөг. Үүнээс хойш түүнээс цааш тэр энерги өсгсөн хүн бол өөрөө тэр энерги тосолж
тордолж арчилж явах хэрэгтэй болдог. Яагаад гэвэл энергийн засал гэдэг чинь үрд хүнтэй ер нь ямар ч төрлийн засал хүнд үрд үр дүнгээ өгдөггүй. Яагаад гэвэл энерги гэдэг бол шилждэг, холддог, дээшилдэг, доошилдог угаасаа хэлбэлцэлтэй байдаг зүйл. Тийм учраас хүн энерги сайхан өсөгчлөө гэж бодоход тодорхой хугацаанд заслын дараа нөгөө хүн эм тариа илгэсэн бол гам барина гэдэг шиг те засал хийлгэсний дараа сэтгэл санаагаа бясалгалж явах ч юм уу, сэтгэл санаагаа тайвшруулах мөн багшийн өгсөн одоо тэр заслын дараа хийгэрээ гэсэн үр дагавруудыг ёрчлон сахилга баттай хийх хэрэгтэй байдаг. Тэгжээж тэр энерги чинь тайвширч, төвлөрч, тогтож цаашаа таны амьдрал ахуйд одоо нөлөөлдгөө. За энерги өсгөөр хүний амьдралын тойрог дагаад тусдаг. Юу вэ гэхээр угаасаа энерги сайтай хүн ажил уус нь бүтээл сайхан л байдаг. Энерги муутай хүний ажил уус нь хаагдмал уур зартал байдаг те. Тэгэхээр энерги цаашаа байгаад одоо сайн байгаа хүний бол амьдрал ахуй угаасаа л амьдралын тойрог нь дээшээлэдэг. Энерги доошоо байгаа хүний амьдралын тойрог нь дотгошоол байдаг. Яг тэр тойрог дотор эргэлдэл тойрог дотроо ингээд одоо амьдраад байдаг. Тийм учраас энергийн засал хийлгээд энерги өсгөж байгаа хүмүүсийн бол тодорхой харах үнцэг, тодорхой майнд, тодорхой энергийн одоо шилжилтүүд бол явагдаж байдаг. За тэгээд мэдээж энергийн лааны заслын дараах ямар одоо шинж тэмдэг, ямар ач тус эрдэм бэ гэхээр нэгд нь сөрөг энергийг цэвэрлэж өгдөг хүн сөрөг бодолтой ингээл байн гурт нь автоматар сөрөг бодол гэдэг чинь хүнд бие тогтоог те чам руу орж болох уу гэж асуудаггүй. Шууд дураараа орж ирдэг. Эрэг бодлыг буюу тэнгэрлэг энергийг хүн олж авахын тулд маш их хичээл зүтгэл, сахилга, бат, цаг, мөнгө зарцуулдаг. Гэтэл сөрөг энергийг бол зүгээр сууж яхад өрлөггүй орж ирээд хүнийг тавгуутуулдаг, уурлуулдаг те ийм зүйл байдаг. Энүүгээрээ ингээд одоо үн цэнтэй юм гэдэг бол одоо хичээл зүтгэл шаарддаг, үн цэнгүй юм гэдэг бол газраар хөглөрөд байж идэг гэдгийг баталгаа олж өгч байгаамаа. За тийм учраас энэ сөрөг энерги гэдэг чинь таныг зүгээр байж хахад одоо зориггүйгээр ороод ирдэг учраас хүн сөрөг энерги давтаад ирэхээр энергийн цэвэрлэгээ хэрэг болдгоо. Тэгэхээр би лааны заслын хамгийн эхний ач тус бол сөрөг энергийг цэвэрлэж өгдгөө. За тэгэхээр чинь нөгөө лааны дулаан халуун элчээр дамжуулаад орчны энерги одоо орчинд буюу өөрийн эфир биед хуримтлагдсан сөрөг энерги шатаа цэвэрлэгдэхээр хүн нэг тийм ариун мэдрэмж, хүчтэй мэдрэмжийг хүлээж авдаг. За түүний дараа үүнтэй холбоотой сөрөг энерги шатаад сөрөг энерги цэвэрлэгдсэний дараа сэтгэл санаа, уур амьсгал зөөлрж эхэлдэг. Юу гэхээр өөрөө ингээд дотроотой автоматар сөрөг энергитэй болоод тэрэндээ ингээд дарагдаа, тэрэндээ уурлаад, уцаарлаад байсан хүн өөрөө ирэхгүй сайхан тайвшраад нэг нуруунаас нэг юм ачаа дүнг авцсан юм шиг санагдаад амар амгалан мэдрэмж аваад эрэг нөлөөлөл өөрт нь мэдрэгдэж эхэлдэг. Стресс бухимдал багасч эхэлдэг. Ийм үр дүн гардаг. За түүний дараа бол гэр бүлийн уур амьсгал сайжирдаг. Юу вэ гэхээр нэг ингээл айгүй стресстэй, ууртай, ачаатай хүн яваад байснаа гэр бүл дотроо ингээд энергийн лааны засал хийлгээд биеийн сайхан хөнгөрөөд ирсэн хүн чинь энийгээ таниагаад ингээд айтайхан болж ирнэ. Тэгэж ирэхээр хүмүүсийн үл ойлголцол те сөрөг хандлага ингээд намжиж эхэлдэг. Илүү сайхан тайван болдог. За ийм ач тустай байдаг. Түүний дараа бол хүн ингээд зориг тэмүүлэлтэй болдог. Яагаад гэвэл засалд орохын өмнө тэр хүн үндсэн 7 хүрдний энерги нь уналттай, блоктой байсан хүнд угаасаа зориг, тэмүүлэл, хүсэлтэй ийм ямар нэг юм дахиц дэвшил бол гаргахад бол айгүй хэцүү байдаг. Санаа нь орж ирсэн ч үйлдэл болдгоо. Үйлдэх хүч нь байсан ч санаа нь орж ирдгүү. Ингээд нэг балансгүй яваад байдаг. Тэгэхээр энергийн цэвэрлэгээний одоо эфир биений галын цэвэрлэгээ хийгдсэний дараа зориг хүсэл тэмүүлэл илүү одоо тогтож эхэлдэг. Илүү зоригтой, тэмүүлэлтэй, анхааралтай одоо болж эхэлдэг. Нэг юмс нэг тодорхой болж эхэлдэг. Нөгөө блоклогцсон хүрдүүц чинь нэгдээд ирэхээр нэг юм хүч орж ирээд хүн нэг юм элбэг дэлбэг мэдрэмж аваад нэг ажил амьдрал ахуйгаа сайхан хиймээр санагдаад нэг чиглэл авч эхэлдэг. За түүний дараа бясалгал залбирал бол үнний хүчийг нэмж өгдөг. Хэрвээ та галын засал цэвэрлэгээ те энергийн засалд орсон бол түүний дараа өргөжлүүлэн бясалгалд суух юм бол тэр бясалгалаа маш гоё хүлээж авдаг, маш гоё мэдэрдэг. Бясалгалын хүчээр дамжуулан анхаарал төвлөрөл сайжирдаг, мөн бясалгалын үеэр дотоод хүч нэмэгддэг, илүү бясалгал руугаа гүн гүнзгий нэвтрэх бас боломж болцоо болж өгдөг. За түүний дараа бол ариун орон зайг одоо ариусгаж энерги урсгалыг чөлөөлж өгдөг. Юу вэ гэхээр бясалгал засалд ороогүй байх хүн угаасаа амин шугамраа орсон энерги унтсан хүний энерги урсгал нь буруу болчдөг. Энергийн урсгал нь буруу болсон хүний сэтгэл санаа дээшээ доош болоод байдаг. Айгүй савлгаатай. Нэг өдөр айгүй гоё, нэг өдөр айгүй муухай. Гэтэл хүн гэдэг чинь юм тогтуун, тайван өдөр бүр ирч хүчтэй, өдөр бүр хүчтэй байх боломжтой байдаг. За би ч гэсэндээ ер нь өдөр бүр маш их ачаалттай ажилдаг ч гэсэндээ өдөр бүрийнхөө өөрийнхөө хүчийг нөөж чадаад байгаа. Энэ авьяас одоо энэ миний одоо чадвар бол ерөөсө бясалгалтай шууд холбоотой. Бясалгал хийдэг учраас, бясалгалаа заадаг учраас энэ хүчээрээ ингээд өөрийнхөө
их нэмэгдээд байгаа хүчийг баланслаад их багадаад байгаа хүчээ нэмээд ингээд явдаг. Махан биений хувьд мэдээж хүнд дэмжлэг хэрэгтэй, эрдэс бодис шимт хичээл витамин хэрэгтэй ч гэсэндээ бясалгал гэдэг, сэтгэлийн цэвэрлэгээ гэдэг, сэтгэлийн хүч гэдэг бол дундуурыг дүүргэж өгж ийм гахалтай техник байт юм аа. За түүний дараа бид нар ингээд энерги өсгөж өгнө гэж ярьж байна те. Энэ үнэхээр боломжтой юм уу? Энэ одоо энергийг өсгөх боломжтой байд юм уу гэдгийг бас та нартай би жоохон тайлбарлаж өгье гэж бодлоо. За энергийг өсгөхийн тулд дамжуулалт буюу шилжүүлэлт аргыг ашигладаг. Юу гэхээр багш өөрөө энерги өндөр, багшийн өөрөө энерги урсгал зөв, хийж байгаа тань тэр засал хийж байгаа хүний өөрөө энерги дүүрэн, эрчвч дүүрэн байх үед дамжуулалт буюу шилжүүлэлт аргыг ашиглаад тухайн хүн рүү би өөрөө холбоо болоод өөрийнхөө биеэр дамжуулан өөрийн ухамсар майндаар дамжуулан бусдын энергийг өсгөж өгөх арга байдаг. Энэ бол бас мөн бясалгалын багш нарын нийтлэг хэрэгэлдэг арга байдаг. За дээрэс нь энэ бол энергийн төвшинг, энергийн бясалгал зааж байгаа багш бол бусад шавнырыгаа болон засалд орж байгаа хүмүүсийн энергийг өсгөж өгөх бүрэн боломжтой гэж үздэг. Энэ бол дуу хоолойны өнгө, сэтгэлийн төвшин, өөрийнх нь энерги урсгалтай энерги хэр өсгөж ийн гих мэтчлэн зүйлүүдээс үүддэг. За дээрэс нь энэ шилжүүлэлт буюу дамжуулалтын арга нь өөрөө маш үр дүнтэй арга байдаг. Юу гэхээр энерги гэдэг бол өөрөө шилжихтэй, дамжихтаа орон зай цаг хугацаа хамааралгүйгээр дамжиж шилжих боломжтой зүйл байдаг. Энэ энерги өсгөдөг аргыг кундалини бясалгал хийдэг, йога хийдэг. За шива шактигийн арга гэж байдаг. Энэ энерги урсгалтай рики гэх мэтчлийн энэ аргуудын аль нэгийг нь ашиглаж хүн тэр засал хийж байгаа хүний энергийг өсгөх боломжтой байдаг. За би өөрөө шива шактигийн аргыг буюу энергийн дамжуулалт шилжүүлэлтийн аргыг хийж бясалгалаар дамжуулан тухайн хүний үндсэн долоо үрдний энергийг өсгөж өгдөг. За миний одоо хүртэл энергийн засал хийж байхад бол хүний энерги өсөөгүй тохиолдол бол ерөөсөй гарч байгаагүй. Бүх хүрдүүд 85-аас дээш байх хэрэгтэй байдаг. Багада бүх хүрдүүд 85-аас дээш болдог. За зарим нэг жоохон олон хүрдний блоктой, жоохон хүндтэй тийм төрлийн хүмүүс бол яг 85 орчим энгийн сайхан хөнгөн байгаа айгүй урдан цэвэрлэгийг авч байгаа хүмүүс бол 100% энергийн өсөлт үзүүлдэг. За энэ өсөлтийг дамжуулж шилжүүлж өгсөний дараа энергийг төгжиж өгдөг. Юу гэхээр энэ энерги нь гараа шууд алга болохгүй те, маргааш нөгөөдөр алга болохгүй, илүү удаан хугацаанд тогтоохын энергийн хамгаалтаар төгжиж өгдөг. Гэхдээ энэ төгжөө бол мэдээж бодит биш учраас бат бих биш. Ямар нэгэн байдлаар тэр хүн өөрөө ингээд бүр бодиттой том үйл явдлууд бол эвдэгдэх боломжтой ч гэсэн энэ нь бол 6 сараа даах боломжтой байдаг. За хэрвээ ингээд энергийн засал хийлгэсний дараа хэрвээ өөрөө шалгаж үзбэр байвал тодорхой хугацааны дараа ирээд дахин давтан энерги шалгуулах боломжтой байдаг. Ингээд энэ энергийн орон гэдэг, энерги орон зай гэдэг бол маш гоё тийм далаацтай, хүртээмжтэй, далаан шиг тийм гайхалтай орон зай байдаг. За энэний ингээд энергийн засал хийлгэсний давуу тал нь бол яг мэдээж дэмжлэг хэрэгтэй хүнд нэг ачаа тэгн арилаад энергийн тойрог нь томроод үндсэн үрдүүд нэтгэжээд ирэхээр бол дараа дараагийн асуудалд тэр хүн өөрөө хичээх хэрэгтэй болдог. Сул тал нь юу гэдэм бэ гэхээр засал хийлгээд байгаа хүн нэг жоохон багшаас хараат болчих гээд байдаг. Юу гэхээр жоохон л энерги унахаар л багш дээр очиж засал хийлгэхэнсээ стенкинсэн тэхэнсэн гिचг гээд байдаг. Би бол нэг хүнд нэг жил тийм олон засал хийж өгдөг. Юу гэсэн үг юм бэ? Тэр хүн чинь өөрөө дотроо хүчтэй, өөрөө дотроо кундалини энергитэй, үндсэн долоон хүрттэй тий. Өөрөө майндаа урчил. Бүр ингээд засал хийлгээд нэг хэцүү төвшнгөөс гарсан бол миний YouTube дээр оруулсан сүнслэг мэдээллүүдийг унш судал өөрийнхөө мэдлэгийг тэл гэж үздэг. Яагаад вэ гэвэл би ийм шаардлага тавьдаг, би ингэж хэлдэг. Яагаад гэвэл хүн гэдэг бол мэдлэгээ ойлголтоо нэмэх тусам хүний энерги өсч идэг зүйл байдаг байхгүй юу. Тэгэхээр зарим тохиолдолд аавра энергээр шалгуулад онш хийлгэж авах хугацаанд хүний энерги бас өсч идэг. Яагаад вэ гэвэл хүн өөрөө энерги шалгуулад оншоо олж явахдаа дотор мдээгүй мэдээ таниагүй тэнэд ойлгож чадахгүйсэн төгжээ тайлагдана гэдэг бол тодорхой хэмжээний энерги өсөлт явагддаг. Тэгэхээр тэр хүн энерги оншлуулж явахдаа л бас дээшлүүлэх боломжтой байдаг. Гэтэл өөрөө ингээд тайлаад мэдээд араас нь жоохон хичээх ёстой байтал хүмүүс бол нэг жоохон залхуу байдаг тий. За би багшаар заавал засал хийлгэж гоё л ингэч гэдэг. Би бол ийм зүйл хүлээж авдаггүй. Би яг юу гэж зөвлөдөг гэхээр та жилийн эхэнд нэг энерги шалгуулад тухайн жил жоохон асуудалтай байвал энерги сайхан дэмжүүлээд тэгээд тэр жилдээ өөрөө хичээ, өөрөө цаашаа энэ энерги хадгалах, тогтоон барих, өсөх тэр аргуудад суралцаа гэж ингэж зөвлөдөг. Яг багш болгоны өөрийн зан чанар, юмд хандах хандлага өөр байх л да. Энэ бол миний өөрийн зуршил, миний өөрийн өрүүл модуль гэдэг шиг миний өөрийн загвар модуль байгаа. Би яг энэ зарчмаар ажилдаг, энэ зарчмаар бусдыг эмчилж эдгэхийг оролддог. За энергийн засал хийлгэсэн хүний нэлийн
хорвоодоо өвчлөлттэй, эрүүл мэндийн асуудалтай хүн байвал эдгэрэлт эмчилгээгээ хурдан авах тохиолдол гардаг. За одоо ингээд та нартай ерөөхдөө гол утга санааг нь би тайлбарлаад өгсөн учраас би одоо амьдралдаа бас хийжсэн энергийн засалд орж ирсэн хүмүүсийн үр дүнгуудыг баг зэрэг хуваалцъя юу гэж бодож байна. За миний засалд орж байгаа хүмүүсийн энергийн засалд орсон хүмүүсийн амьдрал ахуйд ямар өөрчлөлтүүд гарч ирсэн юм бэ гэж те. За яг зөндөө олон жишээ хэлж болох ч гэсэн ерөнхийдөө нийтлэг хүмүүс одоо засалд орсон хүмүүс буцаж ирээд жилийн дараа 2 жилийн дараа хийгээд таны засалд орсны дараа маш одоо эрч хүчтэй байсан, маш их энерги эрчим мэдрэгдэжсэн, ажил ус сайхан болсон, таны эснэр бүх зүйл болсон. Яг таны зөвнсний дагуу надад тайлж уншилж өгсөний дагуу бүх зүйл минь болсон учраас надад одоо маш сайхан байдаг, маш сайхан сэтгэлтэй байдаг, талархаж баярлаж явдаг гэсэн сэтгэлүүдийг хэлдэг. За мөн би өөрөө энийг үнэн бодит байдлахыг шалгахын тулд аавра онцлогоонд орж явахдаа voice-оор дуу чимээ миний ярьж байгаа тайлбарыг бичиж ав гэж би шаардлага тавьдаг. Бүх хүмүүстээ би заавал voice-оор бичлэг хийлгэж явуулдаг. Яагаад гэвэл хүн нэгдэж мартдаг. Хоёрдож нэг дор аюул олон юмыг тайлбарлаад хэлчихээр тухайн үедээ хүн балмагдаад сайн ойлгодоггүй. Гуравт нь дараа нь сонсоод ойлгох, жилийн дараа сонсоод ойлгохоор багш нь яг юу тэр үед задлж хэлжсэнийг хүн илүү сайн ойлгодог. Дээрэс нь жилийн дараа нөгөө миний хэлж байгаа энэ нь зөв, энэ нь буруу, энэ жил нэг иймэрхүү жил болоод өнгөрөх юм байна гэж тайлбарлаж өгсөн тэр тайллуудыг voice-ийг давтсан учраас сонсоод хэр одоо үнэн бодит те, хин үнэн бодит задлж өгсөн, хэр үнэн бодит оншилж өгснийг мэдэх боломжтой байдаг учраас албаар би бичээд ав, тэмдэглээд ав, voice-а хийгээд үлдээгээд утсан дээр нь voice хадгалах аппликейшн байхгүй татж өгж байгаад ингэж жагаад утсан цэнэггүй бол цэнгэлж өгж байгаад ингэж бичүүлдэг. За яагаад вэ гэвэл яг энэ нь илүү сайхан хин хиндэ хал палгуу гэдэг шиг те, хин хиндэ хэл амгүй сайхан гэж би боддог. Би өөрөө ч гэсэндээ хийж байгаа зүйлдээ үр дүн харахыг хүсдэг. Ямар ч үр дүнгүй би тэнд цагаа өрөөл хамбан эрчүч энерги бараа сууж идэг те, нөгөө хүн мөнгө төгрөгөө зарцуулаад сууж идэг. Ямар ч үр дүн гарахгүй бол ийм утгагүй зүйл хийх хэрэг байхгүй. Тийм учраас би өөрийнхөө хийж байгаа зүйлд итгэл үнэмшилтэй байхын тулд, өөрийнхөө хүч чадалд итгэл үнэмшилтэй байхын тулд, өөрийнхөө хийж байгаа зүйлийн үр дүнг мэдрэхийн тулд угаасаа ийм анханасаа энэ ажлаа хийхдээ л ийм зарчмыг баримтлаад явчихсан. За тэгээд ер нь бол яг би өөрөө энэ засал гэдэг юм бол үнэхээр тоглоом биш юм байна гэдгийг бол амьдралдаа маш олоодаа мэдэрч ирсэн. Яагаад бол ямар одоо эрүүл сарвал ухаантай хүнтэй одоо ер нь би хүний заслыг хий гэж. Эн чинь мөрөөдлийн ажил биш. Эн чинь хүсдэг ажил биш. Эн чинь хүнээр тоглодог зүйлч биш те. Тэгэхээр ер нь цаанаасаа сүнсний өгөгдөлтөө, цаанаасаа турмал, заяагдмал одоо ийм чадвартай, өөрийнх нь тэр юм нь ухамсар буюу дотоод ухамсарын насжилтанд нь байгаа хүн л энэ заслыг хий гэж боддог. Яхав дээ тэгэл тухайн хүний мэдлэг чадвар, тухайн хүний сүнсний чадвараас шалтгаалаад зарим зүйл нь үнэлээ сайхан үр дүнтэй л болд юм байна. Зарим нь бол жоох үр дүн багтаал болд юм байл, янз янз л байгаа. Гэхдээ би бол ингээд засал хийж байгаа бүх хүмүүстэй хандаж хэлэхэд үр дүнтэй л байлга. Энэ бол таны үүрэг шүү дээ. Үр дүнгүй юм бол яг ч хийх юм бэ? Хийхэ болтой. Үр дүнтэй байхын тулд өөрийнхөө хүчийг нэм, өөрийнхөө мэдлэгийг нэм, эрдэм шамдангуй ханд мэдхгүй зүйлээ мэд, чадахгүй зүйлээ чад нүдээ нээ те. Одоо бүх ухамсарыг хүрдүүдээ нээж сур, бясалгал хий гэж бол одоо хийдэг хүмүүстэй зөвлөн. Хийлэх гээд явж байгаа хүмүүстэй бол хүнээ зөв сонго те. За мөн тэр тухайн засал таны өөрийн чинь одоо зорж байгаа зорилготой нийцж гин үү, яаж гин гэдгээ бас сайн сонсож мэдэж анхаарч сур. Засал хийлгчээд өө миний бүх юм сайхан болчлоо, одоо сайхан болчлоо гихгүй эсэргээрээ өөрөө ч гэсэн та өөртөө анхаарах, өөрийнхөө майнд, өөрийнхөө бодол, өөрийнхөө энергийг өсгөх зүйлдээ анхаарч сур. Ягаад гэвэл засал хийлгэн гэдэг чинь тэр хүн энерги унсан байна гэсэн үг. Энерги унсан байна гэдэг чинь тэр хүн амьдралын хэм маяг, амьдралд асуудал байна гэсэн үг. Асуудал байна гэдэг бол амьдралын мөн чанар дутуу суралцсан байна л гэсэн үг шүү дээ. Ер нь бол ойлгомжтой шүү дээ. Тэгэхээр явж нөгөө засал хийлгэж байгаа хүн өөрөөс нь болж байгаа байхгүй юу? Тийм учраас яг буруутах гаагүй маа, загнах гаагүй маа, ерөөсөө л үннийг хэлж байгаа маа. Тийм учраас хэрвээ та засалд ормоор санагдаад орох одоо хүсэл сонирхолтой байгаа бол та бас заслын дараа өөртөөгөө ажилланаа. Засал дандаа жил болгон засал ингээ хийлгээ яваад болд юм байна, сайхан байд юм байна. Унахаараа заслаа хэлчихье, унах хүртлээ ингээ явчих гэдэг ийм одоо бүдүүлэг харанхуу одоо хаагдмал байж болохгүй. Эсвэргээрээ та засал хийлгсэн бол дараа хүний гарт гэж орж болохгүй байхгүй те. Юу гэсэн үг гэхээр юм болонгууд хин нэгний засал ном хайгаал явж гин гэдэг чинь харанхуй бүдүүлэг байгаа гэсэн үг шүү дээ. Тийм учраас засал хийлгээд яг тухайн хэцүү байгаа үеэ дэмжүүлсэн бол түүнээс хойш өөрийнхөө хүчийг дуудаж өөртөө ажилд сурах хэрэгтэй. За дээрэс нь магадгүй одоо би надаар засал хийлгдэг хүн байлаа гэж бодъё л та.
Тэгэхэд би одоо тэр одоо тухайн цаг мөчид таны хэрэгцээтэй үед Монголд байхгүй ч юм уу ямар нэг ажил төрөлтөө өөрийн хувийн ажилтай байвал та яах юм бэ? Та ингээд хараал хүлээгээд байж байгаа юм уу? Тэгэхээр ер нь бол ямар нэг юм хүний ингээд гарт орох бол тийм онц одоо зүйл биш байдаг. Тийм учраас өөрийнхөө үргэлж майндыг өөрчилж, өөрийнхөө дотоод хүчийг үргэлж нөөж, бясалгалд суралцаж, унсан үедээ бясалгал хийж, төвлөрч, өөрийнхөө энергийг босгож ирж сурах энэ арга барил одоо бол миний хувьд хамгийн том засал, хамгийн том насан туршийн засал гэж би үздэг. Тийм ч учраас хүмүүсийг энерги өндөр түвшин тогтоод сур, энерги өсгөд сур, өөртөөгөө ажил сур, энерги дамжуул сур, гэр бүл эргэн тойрныхоо хүмүүст гэрэл гээгээ энергитэй зөв энерги цацаж сур. Сүрэг энерги цацах амархан штэ. Уурлал, уцаарлал, ярваагаал, дарваахад л тэр авийн орчин тэр чигээр муухай бохирддаг те. Эсвэргээрээ энергээд баясаад хөөрөөд ийм байхад бол тэр авийн энерги мөн адил ангаагддаг. Энэ засал гэдэг юм хүн анахата урдан дээрээ хийдэм ба. Юу гэхээр бусдыг хоёргүй сэтгэлээр хайрлаж хийж тэр хүн эдгэрэлт авдсан аа, энерги өсөлт авдсан аа. Тэр хүн тэгээ засалд орох гэж байгаа хүн заримдаа бас тийм тохиолдол гардаг. Би ч одоо ингээд зарим тохиолдол маш их ачаалттай ажиллаж штэ тэ харах уушин хүртэл ажиллаж байгаа. Маргааш өглөөнөө ингээд жоохон хоцрох энэ төр тохиолдлууд бас гардаг. Тэр үед тэ хөөе чи хариуцлагатай байгаа ч цагтаа ярьж хүнийг засаач масаач гэж хэлжсэн тохиолдлууд гардаг. Засал гэдэг чинь хүний засал хийлгэж байгаа хүн, хийх гэж байгаа хүн хоёр гэдэг чинь хоорондоо итгэлцлийн одоо энергиэр явж идэг те. Хийх гэж байгаа хүнээ доромжилчоод хийлгэнэ гэдэг бол үнэхээр хөвгчлөлтэй асуудал. Яг хоёргүй сэтгэлээр энэ ажлыг хийдэг учраас би яг хийж өгөхийг хичээдэг. Гэхдээ ер нь л одоо тий хараалгаж, доромжлуулж ч юм уу эсвэл загнуулж болдог гэж хүнийг эдгэн гэдэг бол хэцүү. Яагаад гэвэл энэ ч анахатах хүрдний, зүрхэн хүрдний төвлөрлөөр хийдэг. Таныг хоёргүй сэтгэлээр хайрлаж ээж, таныг өөрөөсөө илүү хайрлаж ээж тэр хүнийг эдгэх эрчим энерги дамжигддаг байхгүй юу? Та тэр энергийг хүлээж авна, би танд өгнө. Гэтэл нөгөөдгөндөө амар уур бухимдалтай орж ирэл хийлгэж байгаа юмдаа үл итгэл үнэмшилтэй ч юм уу эсвэл нөгөө хийж байгаа хүний үл хүндэтгсэн би дарга, би зэрэг те, би айгүй мондоо хүн, би алтартай хүн. Яа би чи намайг ингэчлээ энэ төр гэж хэлэхээр миний бүр ингээд айгүй хөвгчлөлтэй санагдаад байдаг. Би бол банкны дилер биш. Би бол банкны үйлчлэгээний ажилтан биш. Энэ бол энерги буюу дотоод сүнсний хүчээр ажилдаг ажил. Настай өндөр настай хүн байсан ч гэсэн тодорхой хэмжээнд өөрийг нь засаж залруулж эмчлэх гэж байгаа хүнийг бол эмчлэх ёстой. Энэ бол хүндлэх ёстой. Энэ бол угаасаа зарчим юу вэ гэхээр угаасаа л бид нар эмч хүнийг те надаас залуухан сайхан охтууд эмч байж л байдаг. Хэрвээ тэр хүн намайг эмчлэх гэж байгаа бол би эмчээ гэж дууддаг. Хэрвээ надаас ингээд гой залуухан сайхан те ингээд бүр ингээд залуу хүн багш эмч байх тусмаа би хүндэлдэг. Хэрвээ тэр хүн багш байвал би багшаа л гэж дуудана. Багш гэдэг бол God штэ, бурхан штэ. Миний хувьд бол багш гэдэг бол ерөөсө бүх юмний дээд. Тэр хүн надын ямар нэгэн тэр хөгжим заах байна уу, үсэг заах байна уу, хил заах байна уу, юу бүжиг заах байна уу, ерөөсө хамаагүй. Тэр хүн надад ямар нэг юм заах гэж байгаа бол би тэр хүнийг чин сэтгэлээсээ хүндэлж хайрладаг. Тэр хүний харизма, дотоод хувь хүн надад таалагдахгүй ч болно хамаагүй надад зааж байгаа зүйл дээр нь би бүх итгэл үнэмшил, бүх бишрлээ өгдөг. Хүнийг ингэж хүнддэг жээж холбоо өсөж энергийн засал эмчилгээ одоо ямар нэгэн үйлчилгээ авдаг. За ингээд энергийн заслыг одоо хийсний дараа хүн сайхан тайвшраад төвлөрөөд бас тодорхой хэмжээнд хүний хараа амьдралд тусламж хэрэгтэй маш их үе байдаг байхгүй маш их өдрүүд байдаг. Яг хөө танд одоо ингээ ямар ч хэцүү зүйл тохиолдоогүй та одоо мэдхгүй ч болно. Гэтэл маш их өрөнд унчихсан, маш их өвчлөлд унчихсан гэр бүлээ салах га тэрийгэ тогтоох гэж ядж байгаа те өөрийнх нь амьдрал ах уу юу ч бүр нэг тэнгэр нь хайцсан гэж ярьдаг штэ те. Тийм одоо хэцүү нөхцөлд байгаа хүмүүс үнэхээр засал ном хайгаад явж идэг юм аа. Ийм ч учраас амьдралын шалгуураар, энергийн шалгуураар хэрэгцээгээр бүр ингээд амьдрал ахын зам ёсны хэрэгцээгээр энэ засал гэдэг юм үеийн үедээ эртнээсээ байсаар ирсэн юм аа. Яагаад гэвэл үеийн үедээ эртний хүмүүст ч гэсэн энэ засал ном гэдэг арга бол хэрэгжиж байсан, байсаар ч ирсэн. Хаад ноёд хүртэл засал номоо хийлэгдэг, улс орныг аргаддаг, эдгээдэг, одоо эмчлэхийн тулд улс орныхоо хүчийг тогтоон барихын тулд өөрөөсийнхөө итгэл үнэмшлэр энэ засал номыг хийлэгдэг байсан юм аа. Тийм учраас энэ ч угаасаа нэг тийм үгүйсгээд ах чинь биш, бүр нэг шүтээд ах чинь биш. Хэрэгцээ гарвал хэрэгэлдэг, хэрэгцээгүй үедээ тэ одоо өөрийнхөө энергийг өсгөөд явдаг ийм л зүйл байдаг юм аа. Хийж байгаа хүнэнчтэр хийлгэж байгаа хүнэнчтэр аль алины энергийн хувьд цэвэр тогтун сайхан ингээд тэ би биендээ итгэж үнэмшиж ингэж хийдэг тийм өгөө аваатай зүйл байдаг. За заслыг бол ингээд би анх удаа хийж байхдаа энэ үнэхээр тоглоом биш юм аа. Би хамгийн анх ингээд өөрийнхөө заслыг би үнэ хийж гэж бодоогүй байсан. Гэхдээ миний хамгийн анх надаар засал хийлгэсэн хүн би заавал танаар заслаа хийлгэмээр байна гэд яагаад гэвэл оншин хийгээд өгсөн учраас. Тэгэд би
Үгүй би одоо оншилдог болохоос засдаг хүн бишээ гэдгсэн чи үгүй та надад засал хийж өгье. За тэгээд тэр хүний хүсэл гуйлд нөгөө энергийн одоо шаардлагаар засал хийх болсон. За тэгээд би өөрөө бясалгал хийж агаад заслынхаа одоо дистрал лемик замбраа гаргаж ирээд өнөөдөр хүртэл тэр заслаа би сайжруулсаар боловсруулсаар одоо энэ төвшөнд ингээд хийгээд явж байгаа. За засал хийсний дараа би засал бол тоглоом биш юм байна гэж бодож исэн мэдэрч исэн маш одоо хүний заслыг хийж өгсний дараа өөрийн бие өвдөх те өөрөө маш хэцүү ингээд нөхцөл байдалд үүсэх өөрөө энерги маш ихээр алдах тиймэрхүү зүйлүүд бол анх болж исэн. Энэ бол угаасаа дамжуулалтын арга, хуваарлтын аргыг ашиглаж байгаа учраас хийж байгаа хүн өөрөө бүх сэтгэлээр хоёргүй сэтгэлээр юмаа юулчихээр өөрөө бас энерги алдагдах тохиолдол байдаг. Энэ бол яг нь ер нь туршлагагүй байгаатай холбоотой л да. За тэр үед бол би туршлагагүй одоо хүнд хоёргүй сэтгэлээр бүх энерги юулж өгөөд өөрөө ядардаг, зовдөг, өвддөг байсан өдрүүд бол байсан. Гэхдээ тэглээгээд ядарлаа зүдэрлээ гэж гомдолж, гоншгонж явж байгаагүй. Надаас боллоо гэдэг мэдчихсэн учраас эрдэм мэдлэг улам илүү тэлээ мэдлэг чадвараа улам илүү өсгөл гэж явж исэн. Өнөөдрийг хүртэл эрдэм мэдлэг одоо энэ ур чадвараа өсгсөөр одоо явж байна. За тэгээд өмнө нь бол өөрийгөө айгуу ингээд зовоогоод өөрийгөө айгуу ингээд тарчлаагаад ингээд хийчдэг байсан бол одоо бол засал хийсний дараа бол өөрөө улам илүү ирчвч авдаг, өөрөө улам илүү одоо энергичдэг те засал хийх тусмаа улам илүү хүч ордог ингэж одоо эсрэгээр нь болгож хувиргаж чадсан. Тэгэхгүй бол ийм ажил хийж байгаа, ийм сүнслэг ажил хийж байгаа хүний энэ эфир биеийн бохирдол юм гэдэг чинь амны балиар өмхийгөөс хурц хүчтэй байдаг. Хүн амаа угаагүй, шүдээ угаагүй 1-2 хоноход л бүр маш их хурц унартай хэцүү байдаг шиг энэ сэтгэлийн бохирдол гэдэг бол тийм ч сайхан зурлалдаад ах зүйл биш байдаг. Гэхдээ энэ бол миний амьдралын одоо зорилго, энэ бол миний сүнсний зам. Үүнийгээ хийхээрээ би жаргалтай болдог, үүнийгээ хийхээрээ би өндөр түвшинд очдог, үүнийгээ хийхээрээ би өөрийнхөө энэ ертөнцид төрсэн зорилгоо ойлгодог учраас хүссэн хүсээгүй хийдгээ. За хэдийн нас хүртлээр айл цаг мөч хүртлээр хийхээ бол мэдэхгүй байна. Айл цаг мөч хүртэл хийх байсан ч гэсэн би хийж л байгаа бол хийж байгаа тэр эцсийн өдөр хүртлээр чин сэтгэлээсээ хийх нь бол тодорхой зүйлээ. За ингээд юм дамжуулт буюу хуваарлтын аргаар хүний энергийг одоо зөв чиглүүлж өгч, хэлбэржүүлж одоо хүний энерги аягүй сонио. Янз бүрийн хэлбэртэй болсон байдаг. Ингээл нэг хонхооцсон, бүр ингээл тасарсан юм шиг те далийцэн, морийцэн, хэмхэрцэн явж идэг байхгүй. Тим энергитэй хүнийд яаж сэтгэл тайван, яаж төвлөрөлтөө, яаж юм мэдрэл сэтгүүтэй байхад яг тэр энерги шиг өөрөө ч гэсэн савлгаатай, өөрөө ч гэсэн одоо төвлөрлгүй ийм байдаг. За ийм байгаад ирэхлээр тэр энерги чи хэлбэржүүлж өгнө, хөдөлгөөнд оруулна, үндсэх хурдуудыг идэвхжүүлж өгнө, дамжуулт хуваарлтын аргаар энергийг нь өсгөж өгнө гэд засал хийж байгаа хүнээс бол маш их төвлөрөл, маш их анхаарал явдаг. Миний цэцлэг ойролцоогоор цаг 30 минут орчим болдог. Цэвэрлэгээ одоо интернэтлээд нэг цаг болдог. Дараа нь үзлэг хийж өгөөд дахиад нэг тайлбар энтер тавиад 30-40 минут болдог. Ойролцоогоор нэг 2 цаг орчим болдог хэвгүй юу? За тэгээд энэ үед чинь зүгээр багш хүн харахад ингээ ангаагаад ингээд байж байгаа юм шиг бас биш ээ. Энд чинь дотоод болон гадаад маш олон шилжилтүүд, маш олон энергийн хувирлууд явагдаж байгаа. Хүн хараад мэдэхгүй. Эмч хүн ингээл харахаар гаднаас ангиас сайхан имжлэл явж байгаа юм шиг харагддаг боловч тэр хүн дотор өвчтөнгөө яаж имчилж гин, яаж энэ имчилгээг нь авж гин, яаж сайжирч гин гэдгээ үргэлж бодоод тунгаагаа сэтгэл зүрх нь шаналж явж байдагтай яг л адилхан байдаг. Бүх ингээд одоо сэтгэл зүүн одоо зүйлүүд болж идэг. За мөн энергийг хэлбэржүүлж өгөхөөр хүний сэтгэл зүүн хаалтууд сайхан нээгдэж өгдөг, саадууд найрлж өгдөг. За үүн дээр нэмээд засал хийлгэсний дараа дасал хөдөлгөөн хийж өөрийнхөө хөлсийг гаргаж өөрөө өөртөө ажиллаж байгаа хүмүүсийн энерги нь бол бүр сайхан өсөж идэг, бүр сайхан бохирдол нь гүндээ арилж идэг юм аа. За тэгээд засал хийж байгаа хүнд бол нэг сайхан бэлтгэл ажил их хэрэгтэй байдаг. Юу гэхээр өрөөгөө бэлдэх, өрөөнийхөө энергийг одоо цэвэрлэх, өөрийнхөө энергийг цэвэрлэх, өөрөө сайхан тогтун сайхан байх. Гаднаас яарж өчөж одоо сандарж орж ирээ шууд санд минь нэг юм хийгээл гарч явах ч гэдэг юм уу те. Ингэж болохгүй, тайван байх хэвээр, төвлөрсөн байх хэвээр. Бүх юм ингээд нэг сэтгэл зүйн орчин өөрөө бүрэлдсэн байх хэвээр байдаг. Ингэжээж энергийн засал, сэтгэл зүйн засал эмчилгээ явагддаг. Энергийн засал гэдэг бол шууд махан биений эмчилгээтэй шууд утгаараа холбоотой. Юу гэхээр магадгүй та эм тавуугаад эмчилгээ хийлэгдэг өвчин зовлонтой бол тэр өвчин зовлон эдгэрэлтийг чинь
төрөсгөөс гадна тэр эмийн үйлчлэгээ ч гэсэн хүн дотроос сайхан хүлээж авдаг. Яагаад бол энерги урсгал нь сайхан зөв болцохоор эмчилгээгээ хүртэл сайхан хүлээж авдаг юм байдаг. За тэгээ хүмүүс засал хийсэн хэрнээ өргөс авсан юм шиг амьдрал ахуйн нэг бурхан ертөнцтэй нэг тэг бурхан дээр очиод ирсэн юм шиг тэгж бас хүлээж авах гэдэг үгүй. Тодорхой тоонд хүний амьдралын зам яс гэж байдаг. Рубик шашуу гэдэг. Нэг талын энергийг нэг өнгөийг нийлүүлэхийн тулд нааша цаашаа нэлээд хөдлөгжиж нэг өнгө нь бүрэлддэг шиг засал хийлгэсний дараа бол хүний энерги доктортой болтлоо цаашлах нь цаашилж, наашлах нь наашилж, гарц дуудах мөнгө нь гарч, орлого ашиг дуудах мөнгө нь орж иржээж тодорхой төвшөнд очдог. Тэгэхээр бол засал ингээл хийлгэлээр гэвэл ямар ч гарч гарахгүй, ямар ч орлого байнга орлого орж ирэл ингээл байдаг юм шиг юм сонь бодоод идэг хүмүүс үгүй шүү дээ. Таны энергийн бохирдлыг чинь шахаад өгцөн эдгэрэх эмчлэгдэх төвлөрөх хугацаа чинь бас тодорхой хугацаанд явагдана. Түүний дараа энерги хэлбэржүүлэлт, тогтворжилт явагдана. Ингээд цаг мөч тутамдаа ингээд өөрчлөлт шинжилт ингээд аваад явдаг. Ийм зүйл байдаг юм аа. За миний өөрийн хийж өгдөг энергийн цэцлээд орохын тулд та заавал онцлогоо буюу энерги онцлуулсан байх хэрэгтэй. Тэгэхгүй таны би энергийг ямар байна гэдгийг мэдэхгүй бүдүүн бараг те хар сохроор тэгж засал хийж өгнө гэж бол байхгүй. Эсвэргээрээ энерги онцлогоонд ороод засал хийх түрүү миний дурдсан хоёр шалтгаан. Нэг нь маш их энергийн бохирдолтой, нөгөөх нь маш их энерги алдагдaltaй амин шугам руу ойрцсон байгаа үед энергийн засал хийж өгөх боломжтой юм байна гэж ингэж зөвлөж хэлж өгдөг юм аа. За тэгээд иймэрхүү зүйлүүд байдаг юм аа. Өнөөдрийнхөө сэдвэр би энергийн засал гэдгийг ерөөсөө хүмүүс ойлгодгүй. Надаас энергийн засалд орсон хүмүүс нь ч асууж л байдаг, ороогүй нь ч асууж л байдаг учраас тайлбарлаад нэг сайхан нэгтгээд хэлээд өгчүү гэж бодож өнөөдрийн сэдвийг сонгосон. Та нарт маань магадгүй бас би ямар төвшөнд байгаа илээ, би энергийн засалд орох шаардлагатай юу, шаардлагагүй юу гэдгээ бодож боловсруулах бас шаардлага байдсан болов уу, тэгвэл бас хэрэг болж магадгүй гэж бодоод энэ сэдвийг ингэж элен далангууд дэлгэж өгч байгаамаа. За тэгээд өнөөдөр яг лайв жоох эрт эхэлсэн учраас ерөнхий гол юм яриад дуусчлаа. Та нарт маань асуулт байвал өөр энэ энергийн засалтай холбоотой болон өөр асуултууд байвал асуултанд нэг 5-10 минут хариулаад тэгээд түүний дараа өнөөдрийн лайв хичээлээ дуусгая гэж бодож байна. За та нарт маань асуулт байна уу? Комментэд ирж байна уу? За миний лайвыг өдөр бүр үздэг, миний сүнслэг өрөөнд зочилдог, орж ирдэг, сүнслэг өрөөтэй минь холбоотой байдаг, надтай сүнсээрээ болон ямар нэгэн шалтгаанаар холбогдсон тэр хүмүүст магадгүй асуулт байвал асууж болно, магадгүй сонирхож байгаа зүйл байвал хэлж болно тий. За тэгээд комент энэ төр ирж байгаа мó угаасаа юм комент хүн энэ ер нь үзэж байгаа мó гэдэг шиг. Миний нөгөө нэг юунд хай оцсон дээр ингээ комент нь харагддаг байхгүй юу? Дараа нь харахаар баахан комент ирсэн бэдэ. Тэгээд бас тэгсэн юм уу? Канадад байна гэсэн юм бичсэн байна. Мундаг шүү, дандаа сонсдог шүү, гялалаа гэсэн байна. Сэтгэлээд орж ирж байгаа юм. Ер нь бол хүн байгаа юм байна гэж. Би нөгөө урдаас аим тод гэрэл асаацсан. Тэгээ тод гэрэл асаацсан болохоор нэг уц муцныхаа амиг харахгүй зөвхөн ингээл яг гол харагдаж байгаа өөрийгөө хараа ярьцдаг байхгүй юу. Тэгэхээр ингээд хин хідэн хүн үзэж мүзэж байгаа нь бол нэг харагддаггүй маа. Тэгээ заримдаа бас комент интернаас харагддаггүй байхгүй юу. За хэдэн өдөр засал хийдэг вэ гэсэн байна. Миний засал бол ерөөсөө нэг өдөр хийгддэг, 2 цаг хийгддэг. За энергийн төгжөлтийг хийж өгдөг. Та энергийн засалд орсны дараа хэр их энерги хурдан алдах нь танаас шалтгаалдаг. Гэхдээ заслын дараа ийм зүйлүүдийг хийгээрэй гэсэн зөвлөгөөг бас өгдөг. Тэгэхээр олон удаа давтаж оруулдаг. Ягаад гэвэл дамжуулалт буюу энергийн шилжүүлэлтээр энерги тань өсгөд өгчдөг учраас нэг өдөр шууд галаар цэвэрлэгээ хийж өгдөг. За галын цэвэрлэгээ хийж өгж байхдаа энерги эфир биеийн шугамын дагуу ажиллаж байгаа учраас маш чанартай цэвэрлэгээ болдог. Түүнийг авра гэрлэн бүрхүүлээр шалгаад дахиад харуулж өгдөг байгаа. За хаяг гэсэн байна. Манайч нь Тэнгис кино театрын Эмэн таварт байрлаад нэлээд хэдэн жил болж байна. Өнгөрсөн жил бол 11 давхарт нь байсан. Энэ жил бол 15 давхарт нь байрладаг. Та хэрэг манай дээр ирж зочилмоор байгаа бол заавал өмнө цаг аваад онцлогоонд орох юм уу? Яах ямар зорилготой юм гэдгээ хэлжээж ирдгээ. Яагаад гэвэл манайхаас хаалгаа нэгээл хүн болгоныг оруулаад байдаггүй маа. Энэ яг нэг цаг
цагийн үнэтэй гэдэг болохоор яг үзсэн нэг цагаа товлсон хүмүүсээ үзээд дуусгаад тэгээд ингээд хаалга хоёр нь бол цаажилсан цаг авсан өмнө хаалгануудад орж ирдэг. Би ер нь ингээд юмыг яг ингээд нэг тэр хүндэл тэр хүн цаг аваад суусан бол би тэр хүндэл анхаарлаа хандуулмаар байдаг. Тэрнээс биш ингээд үүдэнд ингээд хүмүүс орж гараад энэ төрөө бол амар том хөл хөдөлгөөнтэй манайх чамар дэлгүүр оршоо биш те. Тиймэрхүү байх надад бас одоо манай энергийн заслын өрөө манай энэ бяцлаглалын заалчин ч гэсэндээ өөрөө ингээд бяцлаглалын танхим учраас танхим өөрөө маш гоё тогтун байж ах хэрэгтэй байдаг. Тийм учраас би тийм шаардлага тавьдаг юм аа. Уучлаарай. Хэрвээ та үзүүлэх бол яг ингээд цагаа аваад цагийнхаа дагуу ирээд үзүүлээд тэгээ заслынхаа цагийг тогтоод ингэж явдаг юм аа. Онлайнаар засч өгөх боломжтой юу гэсэн байна. За би галын цэвэрлэгээ гэдэг учраас одоохондоо онлайнаар засч өгөхгүй байгаа. Онлайнаар энерги шилжүүлж болно. Гэхдээ бохирдлыг цэвэрлэх боломжгүй байгаа байхгүй юу. Тийм учраас одоогоор бол би яг ингээд заслыг бол бичилж хийж байгаа. Яг хоо энерги өсгөж өгч болно л та энерги өсгөхөөр тодорхой хэмжээнд үр дүн гарах ч гэсэндээ цэвэрлэгээ дутуу юм шиг надад өөрт байна санагдаад тэгээд би өөрөө зүгээр цанаасаа л тийм юм жоохон чаддгүй болохоор цэвэрлэгээ дутуудаа гэж бодцохоор нэг юмд нэг ингээл эмх замраатай дистралтай байх гэдэг хүмүүс байдаг шүү дээ. Би өөрөө нэг жоохон тиймэрхүү учраас жоохон тэгээд онлайнаар бол засал хийж өгөхгүй зөвхөн онцлогоод хийж өгч байгаамаа. А гэхдээ та онлайнаар онцлогоондоо орчвол яаж одоо нэг өөрийгөө яаж битац засах боломжтой аргуудыг би бас зөвлөж өгдөг. Зүгээр гадаад байгаа юм чи яат ингээд бас хайчихыг боддоггүй. Гадаадд байсан ч та ганцаараа байсан ч өөрөө засах боломжтой энергийн танд ээлдээд одоо лааны өнгө танд ээлдээ энергийн заслын тайлбарлаж өгдөг шүү. Тэрийг та хийхээр тодорхой хэмжээний үр дүн бол авахгүй биш авдаг. За утас нь хэдэн бэ гэсэн байна. За манай утас чинь ажлын цагаар ажилтгаа. Би чинь нэг доороо нэг туслахтай. Би тэр хоёул нь ажилт юм аа. За манай ажлын утас бол 8006 9727 гэдэг утас байдгийн. Энэ утас маань манай яг ажлын туслах охин маань ажилдаг цагаараа л авдгийн. Юу гэхээр өглөө 9-ээс орой 6 хүртэл дуудлага авдгийн. Хагас бүтэн сайн дамардгийн. Орой болохоор утас авахгүй ажил дээр үлдээчтэй. Би бас хүн тамлах байгаа юм шиг тий. Харахгүй шин гэртээ явахт нь утсыг өгж явуулаад чи надад дуудлага аваараа гэмээргүй байдаг учраас ажлын цагаараа л дуудлага аваад хүмүүстэйгээ харьцчих амарч байгаа өдрүүдэд ажлынхаа утсыг үлдээчихье гэдэг учраас харахгүй шун маань хаа намаагүй залхахаар утсаа авч чаддаггүй. Магадгүй та яг залгасан байвал өглөө нь ирээд ажлын цагаараа та залгасан байна гэд буцаагаа залгаад асуудгийн шүү. Манайхаа чинь бас өстой танах утсаа авахгүй байна, хариулахгүй байна гэдэг. За манай пэйж чинь өөрөө ингээ янз бүрийн мэдээлэл оруулдаг учраас айгүй олон хүмүүс чат бичдэг. Чат үчгээр таны чатыг унших гэсээрээ л баахан олон сэтгэгдэл чат би ингээд хурж ирээд таны сэтгэл алга болчтой. Тэрийг тэгээд ингээд нэг нэгээр шүүж унших гэсээрээ л цаг алдчихтэй. Тэгэхээр уншсангүй уншлаа цаг авахгүй цаг сар боллоо 3 сар боллоо 6 сар боллоо гэж загнаад байдیں۔ За нэгдэж цаг авах гад тэр нөгөө хичээгээд байгаа хүмүүсийн цаг нь олдохгүй байгаа нэгдэж надтай холбоотой биш тантай өөртөө чинь таны өөрийн энерги таны өөрийн тэгэл тийм нэг цаг маг авахгүй удаж байгаа хүмүүсийг харахаар угаасаа л энерги асуудалтай энерги төгжээтэй байдаг. Тиймэрхүү хүмүүсээ чи юм хөөцөлтөөр ерөөсөө жоохон сааттай бүтэх гээд байдаг. Эсвэл яг цаг нь болсон үедээ л хүн яг орж ирдэг. Тийм байдаг. Гэтэл надын буруу юм шиг бас ингээд над руу дайраад байд юм. Цаг авах гэхээр ерөөсөө болохгүй байна гэд. Уг нь бол эн чинь яг л би өдөр болгоо ажилтгаараа яг зарчмаараа ажилдаг. Би өглөө ажил дээр ирээд яг үзэгстэй 5 хүнээ үзээд дараа нь бичлэгээ хийгээд лайв хийгээд хичээлээ заагаад ингээд яг одоо энэ зарчмаар ингээд ажил явдаг. Тэрүүгээр л явж идэг юм аа. Онлайнаар бол үзлэгийн цаг авдаг юм аа. За онлайнаар үзлэгийн цаг авахаар бас нэг асуудал байдаг юм. Юу гэхээр онлайнаар төлбөрийг аваад бүх мэдээллийг аваад тань руу voice-оор би мэдээлэл явуулдаг. Тэгээ voice-оор мэдээлэл явуулаа гэхээр яг би ч ингээд ганцаараа суугаад энэ зургийн энэ талтаа тавиад бичгийн энэ талтаа тавиад би өөрөө хараа хоёр ингээд ажилдаг. Одоо юм компьютертэй байхгүй ингээ хоёр дэлгэцтэй. Энэ хоёр дэлгэцэн дээр ингээ хоёулын дээр нь мэдээллийн тавиад ингээд өөрийнхөө шууд мэдрэмжээр хэлж өгдөг. За таны энерги юм байна. Зурагнаас нь үндсэн 7 хүрдний энергийн мэдээллийг авна. Бичгийн хэмнээс нь бичгийн хэмнээ далтад байгаа асуудлыг авна. Амьдралын кодын цаасан дээр гаргаад түүнийг нь харж агаад ингээд 3 юм харж агаад хэлж өгдөг. Онлайн үзлэг гэдэг бол би тэр хүнийг урдаа суулгаж байгаа дааврыг нь үзэж байгаа үнээс шал ондоо би мэдрэмж мэдлэгвэрээ ингээд чиглэгдэж явдаг учраас магадгүй алдаагаар бол буруу юм ярьчих магадгүй учраас би буруу ярихын тулд ярихгүй байхын тулд маш тийм тайван орчинд өөрөө ингээд ядраагүй зүдрээгүй байх үедээ ярьдээ. Тийм учраас онлайн хүмүүсээ жоохон хүлээлгчдэг. Тэгэхээр бас жоохон хүлээх асуудал гарах гад байдаг. Би чинь одоо зүгээр өөдөөс хараа сууж байгаа хүн чинь шал өөр шүү дээ. Өөдөөс хүн харж байгаа хүндээ үйлчлэх нэг өөр, онлайн интернетийн цаанаас үйлчилж байгаа хүндээ өөр учраас буруу зөрүү тайлбарлах үедээ гэж бодоод яг нэгээс орчноо хүлээгээд байдаг.
ажил тараад яг ингээд сайхан тайлбарлах гэхээр жоохон хүч үнс ядарсан байх үедээ чаддгүй. Эсвэл ингээд сайхан ажиллаа тараад хүчтэй байх үедээ хэлэх гэхээр хоолоо ам бас цаанаасаа гарахгүй байвал хүн рүү voice явуулж иж нэг хоолойны асуудалтай юм явуулаад яг уу гэд ингэж яагаад ингээр жоохон хүлээлгэх гээд байдаг байхгүй юу. Тийм учраас онлайнаар гадаадаас үзэж байгаа үзлэгийн хүмүүс бол мэдээллүүдээ явуулчаад төлбөрөө төлчөөд жоохон хүлээдэг юм аа. Тэгээ яг ингээд би нэг за өнөөдөр л би онлайн хүмүүсээ үзнэ гэсэн үедээ өдөр гаргаад бүгдийг эхнээс нь дуустал үзчихдэг. Эхнээс нь ингээд дуустал үзээд ингээд нэг нэгээр нь явуулахаар ядчил бүх энерги төвлөрөөд бүх мэдрэмж өсөөд ингээд тэр үедээ яг тэр хүмүүсээ үзэхээр илүү сайхан таарсан зөвлөгөө онцлогоог нь явуулах боломжтой болдог учраас би тэгж ажилтیں۔ Шүү. Хүнд нэг өөрийн нэг ажиллах зарчим гэж байдаг шүү дээ. Би ч одоо өөр ингэсэн юм ажлын зарчимтай болохоор яг тэрийгэ даах гад байдаг жоохон асуудалтай тэнгууд хүмүүс ойлгохгүй ямар одоо хүлээлгдэг ингээд бас загнах гад байдаг тохиолдол гардаг. За тэгээд нэг юм хатуу ширүү хэлчихээр нөгөө нэг хүний чинь нөгөө хайрын сэтгэлээр холоос мэдэрч өгөх гэж байгаа мэдээлэл нь хаагдчихна. Бүр үзэгч биш үзмээрч болоо явчихна. Гэхдээ би яг хүмүүсийг ингээд аль болох гомдоохгүй байхын тулд үзхийг хичээдэг. Гэхдээ аль болох иймэрхүү араа ийм сүнслэг ажил гэдэг чинь банкны дилер биш байхгүй даа. Хүмүүс ингээд айгүй ингэж хандаад байдэ. Өөдөөс цагтаа байгаач нартай байгаач инглээ тэглээ яг нүүд ажилтнтайгаа арчиж байгаа юм шиг арчих гэдэг байхгүй яг ихэнх хүмүүс биш л те тодорхой тооны хүмүүс те яг нүүд дарга зэрэг хийдэг жоохон эготой хүмүүс л байхгүй да тэгэх гээд байдаг те тэр чин ийм сүнслэг ажил гэдэг чинь тэгж их боломжгүй ажиллахгүй. Тэр хүн өөрөө миний оронд ажиллаж үзээгүй, өөрөө олон хүний заслыг хийж, өөрөө олон хүний сүнстэй арчиж үзээгүй юм чи юу ч мэдэхгүй. Хар ингээд мунхаг явж идэг. Тэгж явж байгаа хүн чи орж ирснэ. Чи яг тэдэн цагт орж ирэх хэрэгтэй энэ төргээд ингээд идэг. Тэгээд бүр айгүй төвхтэй. Энэ ажлыг чинь тэгж хийдэг байхгүй. Хийж үзсэн бүх хүмүүс энэ ажлын зовлонг мэднэ. Тэгээд би бол яг өөрөө элен далангууд тайлбарлаж хэлдэг хүний хувьд эдгээр хүмүүсийнхээ өмнөөс сүнслэг ажил хийдэг хүмүүсийнхээ өмнөөс нь дугарчи. Та нар маань бэлтийн банкны дилертэй арчиж байгаа юм шиг харьцаарай. Тэр хүн чинь таны мэдээллийг тайлах гээд амьдралд чинь хэрэг болох мэдээлэлээр хангах гээд хичээж яхад дээрээс нь янз бүрээр хилүүлчихэд тэр мэдээллээр хангана гэж байх уу те ер нь бодож хар ухаанаар бозож үзсэн ч гэсэндээ инээдтэй байгаа зү. Энэ бол сүнсний эго мега бол бишээ. Зүгээр л хүн чинь дотроос хайр ундарч тэр хүнийг хоёргүй сэтгэлээр мэдрэх сэтгэл сэтгэхүн төржиж тэр ажлыг хийдэг байхгүй юу? Тэгэхгүй янз бүрээр хилүүлчээл янз бүрээр одоо чи юм тийм инглээ намайг хүлээлгэлээ энэ төр гिचээд цаана хүнийг сайхан үзэж өгөх юм. Гин гэдэг чинь бас те ингээд тэр хоёр хүний хооронд ингээд нэг юм хаалт үүсчих гээд байдаг байхгүй юу. Тэгэхээр иймэрхүү юмд бол яг монголчууд маань аягүй сүнслэгтэй, зарим аягүй тийм хүндлэлтэй ханддаг, багшаа гэж ханддаг, орж гарах болгондоо чихэр жимс өгдөг, гарын дэше аруулах гэж хичээдэг сайхан хүмүүс бол зөндөө байдаг. Тэр хүмүүстээ бол би бүгдэнд нь талархаж баярлаж явдаг. Өсөж яхад нэг итгэн бариад ороод яг жижигхэн ч гэсэндээ тэр чинь маш их сэтгэл ахгүй хүн чинь тэрийг авахын тулд бас л өөрөөсөө тодорхой хэмжээний их баг ч гэсэндээ зарлаг гаргаа явж байгаа учраас би бол тэрийг маш гоё хүндэтгэлтэй хүлээж авдаг. Зарим нэг яг надад хэрэггүй шаардлагагүй надад олон байгаа юм өгөх тохиолдолд би өөрөө орж ирсэн хүмүүс ямиг хадгалж агаад дараа нь нэг өгчмөр санагцсан өндөө өгөх жишээний иймэрхүү юмнууд бол болдго юм аа. За орой мэндэ багш ойртой хэд хоногийн өмнө угааг даад тавьсан тав зүгээр байж агаад гинэт хагарсан. Энэ ямар учиртай вэ? Гэрийн энергитэй холбоотой юу гэсэн байна. За яг хуу ерөөхдөө ингээд зүг зүгээр байжсэн юм хагарах, унах одоо нэг дээр байсан ямар ч хөдөлгөөнгүй унахааргүй юмнууд унах мунах гих мэтсэн зүйлүүд бол хэд хэдэн шалтгаантай байдаг. За би нэг өөрийнхөө мэдж байгаануудаас нь дурдъя. Эхнийх нь бол ерөөхдөө одоо сүнслэг таны өвгдээд сахиусан тэнгэрүүд ч юм уу тантай ойролцоо холбоотой байгаа өвгдээцүүдийн энерги би тантай ойрхон байгаа үед тань тэрийгэ мэдрүүлэх гэж, тэрийгэ харуулах гэж, тэрийгэ ойлгуулах гэж тэг ингээд унгаах тохиолдол гардаг. Хэрвээ ийм тохиолдол байх юм бол танд ямар нэгэн байдлаар зүүдэр ч юм уу зүүн сонгоор ч юм уу ямар нэг юм өмнө тохиолдсон байж таараа тохиолдсны дараа таны залбирлын дараа ч юм уу бяцлаглалын дараа ч юм уу иймэрхүү үйл явдал болдог. За ийм ямар ч мэдлэг мэдээлэл байхгүй ямар ч тийм сүнслэг энергитэй холбогдоог байхад иймэрхүү юм болж ивэл яг өөрөө та тэр одоо хийсэн газрынхаа тэр одоо энерги эрчим одоо гэрийн энерги эрчим ямар байнаас шалгаж үзээрэй. Магадгүй гэрийн эрчим энерги дотор ямар нэгэн энергийн гадны нөлөө орж ирсэн тохиолдол бас тэгжиж болох юм. Иймэрхүү үйлдэлийг бол гэхдээ ер нь бол сэжүүр тохиол гэж хүлээж авдгийн хвчлэн. Тийм учраас иймэрхүү зүйлүүд байвал гэрийнхаа энергийг засаж залруулах, өөрийнхөө ойр орчимдоо орж ирсэн бодол сэтгүүг хянах, контролдох, бяцлал одоо тий нөгөө өөрийнхөө дотоод бяцлал хийсэн үү, ямар нэгэн сүнсээр зүүдээр нойроор ямар нэгэн мэдээлэл орж ирсэн үү гэдгийг хянарт
тунгаах шаардлагатай байж болно. За цаг авъя гэсэн байна. Үзлэгийн цаг авахыг хүсчээвэл та манай чат пэйж утсын чатаар холбогдорой. Манай чат руу үзлэгийн цаг авъя гэхээр сул цагуудын мэдээллийг өгнө. Тэр сул цагуудаар нь та үзлэгийнхаа цагийг тогтоогоод тэр цагт нь таны цаг болж ивэл үзлэгийнхаа цагийг аваад явдаг шүү. Манай үзлэгийн цаг жоохон очир дараалтаа байх гэдэг. Тийм учраас та нэг 7 хоног 5 хоног хүлээх хэрэг гарах гэдэг. Харин ч одоо би чинь өглөөс оройд яг ясууны үзэж байгаа болохоор очир дараа нь сайхан суларчаад байна. Би нэг гадагшаа өнтер явж байгаад ирэхээр нэлээх очир үсээ зарим хүмүүс хэдэн сар мар хүлээх тохиолдлууд бол гардаг. Онлайн цаг ойрын хугацаанд авч болох боломж байгаа юу гэсэн маань боломж байна. Ойрын хугацаанд авах боломж байна. Би одоо онлайн үзлэгийн очир бол багтаа явж байна. За өнөөдөр бол би лайв дуусаад нэг 3 хүний онлайн үзэх шаардлагатай байгаа. Тэр 3 хүнээ үзээд ерөөхдөө өнөөдрийн минь ажил дуусгая. Тэгэхээр та бол яг онлайн үзлэгт одоо цаг авчих юм бол ойрын 1 2 3 хоногоос онлайн үзлэгтээ одоо хариу очих боломж бол байна тийм үү. За 2025 оны сарны залбирлын орой таныг тэнгэрт маш тод өнгөөр харж зүүдэлж байснаа хэлэх гээд маш олон ухаарлыг олж авч байна да. Баярлаа гэсэн байна. За баярлаа танд таны надад хэлэх гэсэн үгийг уншлаа, харлаа. Хөдөөнөөс баярлаа гэсэн байна. За хөдөөнөөс холбогдож чинь үзэж чинь гэсэн болоо да тий. 5 сарын цаг авъя гэсэн байна. Үзлийн 5 сарын сул цагууд бол байгаа. Та чатаар бичээрэй. Энэ хараа энэ олон комментэн донд чинь баярлаа, инглээ, тэглээ гэсэн комментэн донд чинь бүгдээ ингэ шүүгээд үзчих цаг зав байдаггүй учраас бас ингэ чаддгүй байхгүй. Тэгэхээр ингэ чат биччих юм бол тэр чатуудыг нэг нэгээр нь ингэ үздэг, хардаг, шалгадаг, цаг өгдөг хүн бас байгаа учраас бас ингэ нэг арай дөхөмтэй. За төлбөр хэд байдаг вэ гэсэн байна. Юуны төлбөр юм бол доо үзлэгийн төлбөр бол 110,000 төгрөг байдгийн. 3 янзаар үздгийн, ганцхан авраа биш амьдралын бичгээр үздэг учраас ийм одоо төлбөртэй байдаг юм аа. Үзлэг бол нэг ойролцоогоор 1 цаг болдог юм аа. Сайн байна уу? Орой мэндэ юм асах гэсэн юм аа. Үе утасны цаг харахаар дандаа сайхан тэгш тоо хараад байх юм аа. Ямар нэг учиртай юм байна уу гэсэн байна. Тэгш тооны талаар бол ганцхан би ч маш олон хүмүүс тайлбарлаж байгаа харагддаг. Тийм учраас тэгш тоо гэдэг бол сүнсний сэрэлт, сүнсний дохио, ухамсарын дохио гэж үздэг. Тийм учраас таныг дотроос чинь амьдралаа шинжлэх, шинэ хуудасаа нээх, өөрөө өөртөө ажиллах цаг болсныг дотоод сүнс ухамсарын бие тоогоор дамжуулан тантай харьцаж идэг. Дэлхийн сүнс сахиусан тэнгэрүүд тоо дүрсээр юу бидэртэй харьцдаг. Тэгэхээр тоо гэдэг бол бас утга учиртай байдаг. Тийм учраас л хардгаа. Тэгээд ер нь бол энэ тэгш тооны талаар маш олон мэдээлэлүүд ер нь яваад айгу удаж байгаа штэ тий. Тэгэхээр би бүх хүмүүсийг бараг мэддэг, ойлгодог болсон болов уу гэж боддیں۔ Тэгээд сайн судлаад уншаад үзээрэй, маш их мэдээлэл байдаг шүү. Баярлалаа цаг авъя гэсэн байна. За түрүү хэлсэнчлэн чатаар холбогдорой. За ингээд өнөөдөр би та нартай энергийн цэцлийн талаар хүч чадлыг ер нь өөрийнхөө мэдж байгаа цэцлийг тайлбарлахыг хичээлээ. За би өөрийнхөө мэдж байгаагаас ярина. Өөр одоо удхан буул, ам сахиусын одоо заслууднаас өөр хүч чадалтай байдаг бах. Ерөнхийдөө анхаарах ёстой юм бол тэр заслыг хийж байгаа тухайн хүний хүч чадлаас шалтгаалтай юм аа. Тухайн багшаас шалтгаалтай юм аа. Тэр хүн өөрөө дотроосоо хүчтэй, дотроосоо мэдрэмжтэй. Одоо оюун ухаан мэдлэг одоо бүх юм сайхан, тэг сайхан бол тэр заслаас сайхан л болно. Тэр заслал үр дүнтэй л болно. Өөрөө жоохонтой энерги асуудалтай, өөрөө засал хийж байгаа хүн өөрөө бохирдолтой, засал хийж байгаа хүний өөрөө мэдрэл одоо мэдрэхүү дутуу байх юм бол тэгэл бас л нэг жоохон дутуу алсан байгаа шиг л болдог. За багшаа гэрлийн солонгон бүрхүүл тод өнгүүдээр харагдах нь энергитэй холбоотой юу? Гэрлийн энэ одоо гэрлийг хэлээд авах шиг байна те. Ерөнхийдөө ямар нэг юмны гэрлийн солонгон бүрхүүл айгу тод харагдаж байна гэсэн байна. Энэ чинь бас зөв шүү. Юу вэ гэхээр лааны гэрлийн ямар нэг юмнаас ингээ гэрэлтэж байгаа зүйлүүдийг солонгон бүрхүүл буюу туяарж байгаа гэрлийг нь янз бүрээр харах нь бас өөрийн дотоод төвлөрөл, өөрийн дотоод бас мэдрэмжтэй холбоотой байдаг. Бас ер нь бол айгу сайнны тохио байдаг шүү. Энэ бол бас цаана байгаа юм их те зөвхөн туяаг биш туяаны дээгүүр байгаа солонгын энергийг харж яах гэдэг бол зөв байдаг, зүгээр байдаг шүү. Сайн байна уу багшаа? Хүүхэд өвдөд болдоггүй. Яах ёстой вэ гэсэн байна. За хэдэн настай хүүхэд яаж өвдсөн болоо? Ерөнхийдөө хүүхэд өвдөж байгаа тохиолдолд ямар насных гэдгээс үл хамааран миний бол байнга ашигладаг нэг арга байдгийн. Тэр бол сайхан идэ Монгол идэ идэх штэ идэг тоон дотор чанаад өтгөн сайхан баагсан багшуурсан өтгөн цай байдаг шүү дээ. Өтгөн хар цай болгоод шар тас тусааж агаад сайхан усанд оруулчих. Түүний дараа дээрээс нь доошоо буюу энэ нурууны яс, энэ толгооны
төгсгөл нугасны яс байгаа. Нугасны ясаар нь сайхан гавар төрөж байгаа. Тэр гавраа галааны дөлөн дээр гараа сайхан ээж байгаа. Дээрээс нь доош нь ингээд илж өгнө. Дээрээс нь доош нь ингээд яг илээд ингээд юм самардж байгаа юм шиг те. Ээж бол өөрөө миний хүү идгээсээ, миний хүүхд идгээсээгээ бодоод сэтгэлээрээ хийхэд бол энэ бол үйлчилдэг. Дээрээс нь доош халууд өгдөл нь хөлс гартал нь илээд өгөө. Ямар нэгэн энерги асуудал байвал сайхан эмчлэгднэ. Эмнэлэгт байгаа тохиолдолд бол ер нь бол жоохон эмнэлгийн энерги өөрөө жоохон асуудалтай шүү дээ. Тиймэрхүү байгаад хэцүү байгаад байдаг. Тийм учраас эмнэлгээс гарсны дараа эмнэлгийн угаасаа хор дотоод тарианы хордлогыг гаргадаг штэ. Тэгэж гаргахтаа өтгөн сайхан харц цайтай шар тустай цайнд оруулж агаад тэгэж туслаад нэг өдөр 2 өдөр тэгээд туслаад үзээрэй. Тэгэхээр ер нь бол бохирдол янз бүр байвал сайхан сулраад гадагшлаад хүүхд бол айгүй сайхан тордоод босоод ирдэг. Би ч одоо хүүгээ эмнэлэг бараг дагуулж явдгаа ямар нэг асуудал болдог манай хүү ч гэсэндээ 3 настай жоохон штэ. Ээж нь ингээ завгүй өдөр болго ажиллаж байдаг болохоор хөрхөө хүүхд лосоо нөгөө салхин цэцэг мэцэг хүүхдийн тусдаг өвчлүүдийг тусдаг. Юм л болоо сав левел манай хүмүүс ч бас жоохон эмнэлэг одоо хүүхд айгуур дундардаг гэдэг ойлголттой болохоор айдаа юм шиг ба. Эмнэлгээр явах жоохон дуртай. За би бол ерөөсөө эмнэлгээр шагаадагчгүй явдагчгүй эмнэлгийг үгүйсгэж байгаа юм биш шүү. Би өөрөө жоохон багын жоохон тийм эмнэлэг эм дуртай биш хүүхдээсэн. Тэгээд тэр зангаараа өөрийнхөө аргаараар босгож ирдгээ. Ер нь бол миний аргаа арсан үед хэрэгэлдэг арга бол энэ байдаг. Тэг сайхан болдог. За дээр дараагийн нэг арга бол сайхан мантра буюу гэртээ сайхан ингээд ногоон дээр их тарныг тавьчихдаг. Тэр тарныг тавиад арц үжээ ингээд зөөлөн сайхан намуухаасаагаад лаануудаасаагаад гэрээ орчноо сайхан бас засаад хүнжлийн дэвсэр даавгаа солиод хүүгийнхаа энергийг бас ингээд ээжийн энергиээр сайхан тослоод эдгэж өгдөг. Гэх мэтчлэн ингээд хүн болгон хийж болох, хүн болгон эдгэж болох тэр арга барилаас байдаг юм аа. 1 настай 5 сартай байсгээд татгаа аваад эмнэлэг твтэд болдгоо гэсэн мэн жоох юм биш дээ. Ер нь бол өвдөж гин гэдэг бол тортлогоо, асаргаа, энергийн хайр инрэл жоон дутуу байгаатай холбоотой. Яг таныг баг дутуу арилж гин гэж хэлж байгаа юм биш шүү. Та ойлгоорой. Юу гэхээр энергийн халамж жоон дутуу байгаатай холбоотой шүү. Тийм болохоор хоёлаа байсгээд татгаад бүр маш сайхан тавьж ясны шүлэнд оруулаад, сайхан цайны шүлэнд оруулаад, давстаасанд оруулаад лааны дөлөөр сайхан гараа ээж агаад халуун илчээр нь сайхан хөлсийн гартал халтал нь сайхан ингээд туслаад өгөө. Хүүхдэд бол маш хурдан босч ирдэг. Маш хурдан идэгдэг. Маш хурдан энергийн цэцэл авдаг. Ерөөсө тусал ямаар л идэгчдэг учраас эдгээ хэмжлэх боломж бол зөндөө байгаа шүү. Тэгэхээр ээж хүчтэй бол хүүхд хүчтэй, ээж ирүүл бол хүүхэд ирүүл, ээж өөрөө арга гарц гаргалгаа дүүрэн бол хүүхэд бол өвдөхгүй байх боломжтой байдаг. Тэгэхээр та эхлээд бас өөртөө ажил те өөрийгөө ингээд одоо айж байгаа хүүгээ өвдөж байгаа хүүхдээ өвдөж байгаа санаа зовж байгаа энэ санаа зовлт айц төгшүүрээ амьсгалаараа гарга, бяцлаглаараа гарга, өөртөө ажил. Ээж гялалцж хахад хүүхдүүд бол гэрт байжсэн ч гялалцж идэг байхгүй. Энийг бол би бүр үнэхээр өөрөөрөө мэдэн шүү. Ээж жоохон сүлдээл унахад тэндээс ч нэг нусны гойжол, эндээс ч нэг ханаа төрөл, эндээс ч нэг юм элдэ бүсээ явуулын өвчин тусаал те ингээд байдаг. Тэгэхээр нэгдэж өөртөө бас анхаар хүүгээ хитрхи асарч хүүхдээ бүх анхаарлаа хандуулад өөрөө битгий хүчгүй болчоорой, өөрөө бити ядарчаарай, өөрөө ядарчаар хүүхэд улам ядарна. Ээжийн энергиээр хамгаалдаг ээж нь өвдчихөөр хүүхэд чинь бас энерги хамгаалдаг болчихно. Тэгэхээр өөртөө анхаар мөн ээжтэй хүүтэй анхаар те ээж хүү хоёр ч ерөөсөө холбоотой байж ах хэвээр зүйл байхгүй юу? Багшаа таныг зүүдэлсэн таныг ажлын шинээр авсан танхимын хогийг шүүрдээд байна гэж тэгээд манай багшийг төр засгаас дэмжиж өгөхгүй юм байх та гэд би нэг хүнтэй яриад ах юм аа гэсэн байна. Үнэ гэдэг шиг. Тийштэй. Яагаад ингэж соён гэгэрүүл ажил хийж байгаа хүмүүсийн нэг жижиг шажиг амар дэмжиж болдгоо гэж би бас гайхалтай. Яг амар дэмжлэг авах гэсэндээ биш л те. Гэхдээ ерөнхийдөө бол одоо ингээл баахан одоо ингэж бид нар чинь төрөөсийн төлбөр төлөх гэж байна. Төрөөсийн төлбөрөө төлөхөр чинь хүмүүсийн үзлэг, хүмүүсийн үйлчлэгээний төлбөр нэмэгдэнэ. Яа ингээл дарамт ер нь явж бүх юмны дарамт ард түмэнд яг ядуу одоо те боломжгүй ядарсан хүмүүсийн нуран дээр ирдэг байхгүй. Энэ айгу төвхтэй санагдаад байдаг надаа. Тэнгүүд нэг хүмүүсээ айтаахан орчинд айтаахан байлгач ихээр айгу үнэтэй олчих гээд хачин хар нүхэнд байлгаад байлтаа хачин хар нүхэнд хүлээж аваад хачин жижигхэн одоо хулганы нүгшийг амд үйлчлээд эн чинь тэгж үйлчлдэг ажил биш байхгүй да. Энэ энергийн ажил гэдэг чинь маш гоё өндөрт байж ах хэвээр маш гоё энергитэй байж ах хэвээр ажил учраас бас боломжгүй байдаг. Иймэрхүү зүйл бол ялцчихгүй манай юу нэг одоо дэмжлэг гэдэг зүйл бол байдаггүй те. Ямар ч нөө цензур ялгаа салгаа байхгүй хүмүүсийг алийн дэмжгүй яах вэ юу ямар ч зохицуулт систем байхгүй учраас тэрийг нь хариуцсан ажилтан тийм баг хамт олон байхгүй учраас угаасаа нэг иймэрхүү хүмүүс бол ерөөсө бор зүрхээр явдаг. Иймэрхүү хүмүүс ч манай ард түмэн бүгдөө бор зүрхээр явж байна.
Нөхөртөөгөө таарамж маш муу байна. Яах вэ гэсэн байна. За хоёлаа энерги яг онцлогоонд ороод нөхрийн нийцлийг харуулж болно, энергийн нийцлийг харуулж болно гэсэн хэдий боловч та миний девдат гэдэг сэдвийг үзээрэй те. Миний YouTube дотор байгаа энэ эмэгтэй, эрэгтэй хоёр хүний энерги ялгаа гэдэг нэг жилийн өмнө орсон энергийн тайлбар байгаа. Лайв хичээл байгаа. Та тэрийг нэг сонсоод үзээрэй. Өнөөдөр амжихгүй бол маргааш ч юм уу. Ерөөсөө л маргаан зурчил таарамж байна гэдэг бол үл ойлголцоос болдог байхгүй юу? Үл ойлголцол буюу биегээ энергийн төвшөнд, ухамсарын төвшөнд, сэтгэлийн төвшөнд ойлгохгүй байгаадахаар учрыг олоогүй хүн л хоорондоо учир шалтгаанаас болоод хэрэлддэг, маргалддаг, зөрчилддөг. Ямар нэгэн юмны учрыг нь олоод цаана байгаа юмыг олоод тарчаар хүн бол тайвширдаг, уучлалдаг, нэгүсдэг, хайрладаг. Тэгэхээр учрыг нь ойлгох гэж хичээгээрээ тэрний тулд танд хэд хэдэн сэдвээр ярьсан хичээлүүдээс хэрэг болж магадгүй шүү гэдэг зүйлийг бас тань зөвлөе гэж бодлоо. За нэг иймэрхүү зүйлүүд хэдүүлээ. Багшаа лайв хадгалаараа гэсэн мэн. За хадгалъя шүү дээ. Одоо нөгөө хадгалааг байсан чи айдаг болсон. За мундаг шүү, дандаа сонсдог шүү гэсэн байна. Баярлалаа. За ингээд та нарыг оройтуулаад яг уу сайхан сэдвэр надтай хамт хуучилж хөөрөлдөж намайг хүлээж намайг сонссонд баярлалаа. За надаас асуулт асууж гоё сэтгэлээ үлдээсэн та нартай баярлалаа. Энэ лайва би YouTube дээр оруулчих. Дараа нь сонирхсон хүмүүс үзэж болно. Цаг авахыг хүсэж байгаа хүмүүс нь чатаар цаг аваад боломжтой цагаа судлаад асууж болно. За ингээд сайхан амраараа би энэ 7 хоног бол 5 дахь өдөр хүртэл орой болгон лайв хийнэ гэдээ амлацсан шүү дээ тий. Тэгэхээр маргааш бас нэг сонирхолтой сэдвэрээ та бүхэндээ хэрэгтэй сэдвэрээ лайва хийн сонирхож үздэг хүмүүстээ баярлалаа. Хайртай шүү. Сайхан амраараа хүүхдээ сайн эдгээрээ өөрийгөө сайн эдгээрээ өөрөө бас хүчтэй байгаараа өөрийгөө үргэлж энерги дүүрэн байлгаарай. За эмэгтэй хүн гэдэг бол гэр орны сүнслэг энерги шүү. Эмэгтэй хүн гоё зүс царайтай, гоё энергитэй, хүчтэй байхаар тэгтээ тэргүүтэр гэр орны мөнгө төрөг орлого ашиг урсдаг. Тийм учраас та нар маань өөрсдөө гоё хайрлаж байгаараа өөрсдөө гоё байлгаарай. Таны чин сэтгэлийг мэдэрдэг шүү гинэ. Маш их баярлалаа. Ямар гоё. Сайхан амраараа багшаа хайртай шүү гэсэн байна. Маш их баярлалаа. Мундаг шүү гэсэн байна. 2024 он багштайгаа уулзсандаа маш их баярлалдаг да. Бас уулзаж байгаад мөрөөдлийнхөө ажлыг эхэлж байлаа гэсэн байна. За баярлалаа. За сайхан амарцгаагаараа маргааш дахиад уулзцгаая. Маргааш ирээд дахиад намайг сонсомоор хармаар санагдах юм бол ороод ирээрэй. За баяртай.